Тэгвэл тэр 2 цаг 30 минут гэдгийг хугацааг ингээд нэг одоо цагч байгаад минутч байгаад утгагүй байхгүй юу? Энэ ч одоо юу вэ? Энд одоо юу энийг байлтах уу? Тий. Энийг хуучин хуудастайгаа цуг орж давхардаж орж ирж байна. За одоо юу ясны дараа хичээл эхэлсний дараа бичихгүй шүү. Тий. Энэ хуучин хуудастайгаа ингэж бас давхарлаж гарч ирвэл эртгэл юм байна. Сони юм байна. За одоо бойл гэсэн шүү дээ. Ийм байдалтай байвал та нар хаа явсан газар ад үзэгдэх байхгүй юу? Надад загинж байгаа дээр одоо болчих. Ийм байвал одоо хаа явсан газар ад үзэгдээд ингээд нэг тийм Т1 Т2 гэж. Энэ ч байсан 2 цаг 30 минут. Хүнтэй зэрэгцэж соёлтой орчно гэдэг чинь нарийн юм байхгүй юу? Хүнтэй зэрэгчиж соёлтой орно гэдэг бол маш нарийн. Энэ одоо хувь чатаас бичье. Энд ингэж бичээд байх юм. Ингээд цагнаас өмнө бичээ орж мороод зохицуулж болтгүй юм байна та. Ингээд хараа бусдын цаганд халтжээ. Бусдын самбарлуу халтжээд энэ соёлгүй байгааг л хэлдэг. Соёл гэдэг чинь хаанч явсан та нарын нүүр царай болж явдаг дадал зуршил шүү. Хинт ч гай болохгүй амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгээд ад үзэгдэг. Тэгээд надтай хүмүүс муудаад идэг, надыг ингээд загнаад идэг гэдэг ингээд ийм байж. За 2 цаг 30 минут гэдэг 2 цаг дээр нэмэх нь 30 минутын минутынхаа орондоо минут гэж байгаа тий. За тэгвэл 2 цаг гээд нэмэх нь 30 гээд минут чинь цагийг хуваах нь 60 байхгүй юу? Тий. За хутлаа гэвэл энд бүгдээрээ шилжүүлээ заяа. Ер нь одоо ингээд байнгын ингээд бэлтгэлтэй энэ төр байхгүй зүгээр дэлхийн нийт даяараа л эдийн засгийн дайм бол зүгээр энэ тэнд ингээд болоод явж шít. Өрсөлдөх чадвараар байнга нэмсэн байх хэрэгтэй байтал ингээд манай Монгол яг нэг өлсөж үзээгүй тэгээд одоо хэд мал гэдэг мал бол маш ашигтай. Одоо 60 туваа тий энийгч 60 туваагаад тий эдийн засгийн дайн шүү дээ энэ дайн чинь тий энэ ингэчих чаа. Тэгээд минут тэнцүү цагийг хуваах нь 60. Энэ жил бол ингээд нэг ард түмнийг бас ингээд уур хилэг босохгүй энэ төргээд тог могны үн нэмэхгүй л гэж байгаа. Тэгээд нэмэн шүү дээ тэр чинь тэртээ тэргүй минутын орондоо цагийг хуваах нь 60-ыг авчирч байгаа. Өрсөлдөх чадвараа байнга нэмэхгүй л байх юм бол 2 цаг дээр нэмэх нь энэ 30-ыг 60 хуваагаад 0.5 шүү. 30-ыг 60 хуваахлаар 0.5 ер нь энийгч 30-д хуваахаар 2-1 буюу 0.5 шүү дээ ер нь бол. Тэгээд 2 цаг 0.5 цаг гээд 0.5 цаг гээд ер нь бол 2.5 цаг болчихж байгаа. Энэ бас нөгөө л миний яриад идэг угсраа тоо буюу ингээ 2 гишүүн байгаа. Цаг нь ерөнхий өчигдөх хойно гаргалаа. Ингээд шилжүүлчихэж байгаа. За нэг 2 цаг 30 минутыг 2.5 цаг гээд байх гэж шилжүүлчихдэг. Тэгэхэд энэ дээр бол энэ 2 цаг 30 минут байна уу 45 минут байна уу 20 минут байна уу энэ дээр бол энэ тоог авчраад яг зарим нь ойролцоо тоо гарч болно. Дурын хэлбэрээр энэ ер нь энэ нэг шилжүүлгийг дандаа нэгж солих хэлбэрээр шилжүүлнэ үхээс биш баахан таавар тааш тоглож байгаа юм шиг тэр нь учир мэддэхгүй тэрийг тэрнгээр үржүүлээд ингэж ээж болох. За одоо тэгвэл S1-ийг олж болох уу S2-ыг олж болохгүй болно тий. За S1-ийг олъё. 1 цагт 50 км явсан уу явсан тий. 2.5 цагт хэд явж гин S2 нь тэнцүү 1 цагт би одоо ийм юм дээр цаг авах айгуу дурггүй 48 км 2.5 цагт за ер нь ингээд бас залуу байхад эдүү дутуу цаг үрээл айгуу ингэдэг байсан юм. Одоо би бүрээсээ цаганд айгуу хайран болсон. Та нар цаг хугацаанд бас айгуу юу яах вэ? Одоо ер нь бол айгуу нямбаа хандах хэрэгтэй.
Ер нь бол. За тэгээд энийг одоо ингээд үржүүлээ суугаад байхдаа тооны машинаас шууд үржүүлээ. 50-ыг 2.50-аар үржүүлэхэд 2.5-аар үржүүлэхэд 125 км. За тэгвэл энэ нь 125 км юм байна. Энэ нь 125 км мөн үү? Энэ нь 125 км мөн үү? Энэ нь 48-ыг 2.5-аар үржүүлэхэд 2.5-ыг үржүүлэх нь 48 гэдэг чинь 120 км. 120 км. За энд 120 км явсан юм байна гэдэг ингэж. Тэгээд хамгийн гол нь ингээд өгүүлбэртэй бодлохыг бодож болтгий. Тэгээд эцсийн асуулт нь юу байсан бэ гэхээр тэрэндээ хариулахгүй бол тэгвэл эцсийн асуулт нь анааш тус бүр хэдэн километр явсан бэ гэсэн энэ хариулт байна уу? Байна. Тэр хоёр нийлээд энэ хоёрын хоорондох зам хийдвэ гэсэн бол одоо тус нь ингээд байсан замуудаа нэмэх байсан юм байна. Энэ 125 км, энэ 120 км. Тэгээ анааш тус бүр хэдэн километр одоо зайг туулсан бэ гэвэл энэ байгаа. Тэрнээс энэ хоёрын хоорондын одоо зогсож байсан хооронд займаа гэвэл энэ хоёр хотын хоорондох зай гэвэл эднийг нэмэх байсан баг тэгж асуугаагүй байна. За одоо гих мэдчлээ ингээ явчихна. Тэрний дараагийн тоомоо бол жоохон хүндэрсэн хэлбэртэй. Тэрний дээдлийн хоёр тоомоо бол айгүй амархан. Гэтэл ер нь хүнд гэхгүй бодож үзэх хэрэгтэй. Бодоод одоо ойлгоцоо нэмэгдээд бүтэн болгоод ингээд даашаа бодож удаад бодоогүй бодлого байсан ч тэрийг бодол гэж үздэг шүү. Ер нь бол дараа нь тэрийг бодход амархан болдог. Тэгвэл ингээд багш нь баг байхдаа ингээд тоо боддог байсан. Бодож болохгүй л орхичдаг. Тэгэнгүүтээ дараа нь хэсэг амарч байгаад ч юм уу дараа нь бодоход нөгөө ядраагүй тархинд ч гэдэг юм уу тэнд нөгөө байсан мэдээлэл чи тэрийг тэгэх юм биш үү гэж орж ирдэг баг. Тэгээ одоо хүмүүс ингээд нэг олимпиад ороод бөө юм болол ингэдэг. Тий. Олимпиад орж болно шүү дээ хамаагүй. Тий. За энэ энгийн бутархаа үржих хуваахыг холимог бутархаа дээр бодъё. Тий. Тэгвэл тэр айгүй утгагүй ер нь олимпиадад орлоо гэд юу вэ? Тэр баахан ингээд үнцэн юм мдэггүй ээжж нэг баахан одоо логик юм нэмж орж ирээд байдаг. Тэгээ урдны анги дээр нэг доронтын хөвгт байсан. Тэгээ стандарт олимпиад гэдэг номныхаа хаанаас нь ч байсан бодож чаддаг байхаар бэлтгэсэн байж байгаа тэндээсээ одоо олимпиад явуулж тэр дотор ном дотроос авдаг тэрийг стандарт олимпиад гэдэг юм байлаа. Тэгээ ядаж эхлээд номныхаа ямиг сурчаад дараа номны юм сургуулж дараагийн логик юм сур би ойлгохгүй. За энэ минутыг шилжүүлдгийг ойлгож байгаа шүү дээ. Энэ анхандаа 60 минут 1 цаг мөн үү? Минут гээд гарах гэсэн чинь энэ 60 шавар болж байна. Хоёулангийн 60 туваацсан чинь минут чинь цагийг хуваах нь 60. Тэгвэл минутын хооронд цагийг хуваах нь 60 гэхээр 30-ыг 60 дугаар 0.5 ингээ 2.5 цаг ингэж байгаа. За одоо энэ дээр холимог бутархаа үржих хуваахыг яриач. Тэгэхээр холимог бутархаа үржих хуваах гэхээр одоо за энд нэг үржихийн тавиад энд бич. Задаргаа тайлбарууд гэж гарч ирж байгаа. Задаргаа тайлбарууд юу байж ээж энэ хичээл ойлгох юм бэ гэсэн асуудал байгаа. За холимог бутархаа үржих хуваах. Ер нь бол хуваана гэдэг бол байрын солиод үржүүлнэ гэдгийг бол ойлгоцсон. Тэгээ багш нь одоо бас ингээл нэгээрээ сайжрал явдаг. Яг заавал одоо ингээд зарим нь хичээл тасалсан байдаг. Яг заавал мэдсэн байх ёстой хичээл гэдэг дээр энэ кандан дээр тавьчихдаг. Тэгэхээр хүүхдүүдийн ингээд тарих толгой хүлээж авч байгаа байдал янз байдаг. Тарих айгүй муу болчихсон. Нөгөө утсанд нөгөө дээр үед ухаанд нь ухан ишг шингэр гэж ярьдаг шиг утсан ухан ишгтэй хамт яваад орчиж байгаа хэрэг. Тэгэхээр тарих цэвэрхэн байж ээж л юм хүлээж авна л гэдэг. За энэ дээр засагдах бутархаа гэж. Үржих хуваахад холимог бутархаа байж болохгүй. Тий. За засагдах бутархаа. Гэхдээ энэ засагдах бутархааг заахтаа угсраа тоо энтер гэж заадаг штэ тэрнээс ингээд. За энэ юм бичмээргүй байна. 2 цаг орно штэ. Тий. Та нар ийм ингээд хичээл сэтгэлгүй хандчаад дараа нь өндөр цалин өндөр боломж хүсэх ямар ч боломж байхгүй шүү.
Одоо ингээд нийгмийн гайгүй давхарган өндөр цалинтай гайгүй хүмүүс нь Вьетнам яваадаг байцтэй. Ээж мэзэр нь өдөр шингөө ер нь багада ер нь бол айгүй хичээл ээжсэн хүмүүс бол мундаг л амьдарчлаа. За энэ засагдах бутархаа тэгээ бутархаа үржих хуваахыг үзүүлсэн үү үзүүлсэн. Үржих хуваахыг харуулсан шүү дээ. Бид одоо ойлгохтож хүчээр тэрийг ингээ үржүүлдэг байхгүй юу гэд ингээд харуулаагүй. Алдчихгүй үржих хуваах нь зурган дээр харагдсан. Нэг ба олон гишүүн гэж байгаа. Тэгээ нэг гишүүн дотроо үржих хуваагаар холбогдчихвол энд ингээ хураагдаж болдог гэсэн юм ярьж байгаа. Энийг ч гэсэн хурааж болно. За энийг тэгвэл яг зүгээр 3 гэл авчихъя. Тийм үү. Энийг одоо 7 гэл авчи. 6-ны 7 ч юм уу. Ингээд. Тэгээ нэг үржих хуваахаар наалтцсан дотор хурааж болдог. Нэг гишүүн олон гишүүн. Тий. За тэгвэл одоо энд 4 бүхэл 3-ны 1-ийг хуваах нь 2 бүхэл 5-ны 4 гээл та. Тэгээ энд нөгөө задаргаа тайлбаруудаа энд оруулж ирэхлээр за одоо энд ингээд мэдээч хэрэг одоо энд 4 бүхэл 3-ны 1 гэдэг бол 4 дээр нэмэх нь 3-ны 1 гэж жагаад энийг 1-ний гэж жагаад 3-аар өгдөхөө 3-ны 12 нэмэх нь 3-ны 1 гэхээр 3-ны 13 мөн. Гэтэ энийг сурцсан дараа үржүүлээд хуваа ингэж болно ер нь бол. Тэ. 3-ны 13 хуваах нь 5-ны 14. За тэгвэл энд 3-ны 13-ыг үржидэх нь 14-ны 5 гэд ингээд одоо энд хураагдах юмгүй л бах юм багцсан л байна л та. Тэ. За одоо тийм хураагдах юмгүй энд анхны тоо тий. Энд анхны тоо гэжсэн. Анхны тоо гэжсэн. Тэгэхээр нөгөө анхны тоо үржидэх нь задлж байгаа хуваана гэж ярьдаг. Энд 14 байхын тулд энийг ингэсэн ч болох юм байна. Энийг энэ ингээд биш 3 4 14 гэдэг. За энийг яаж яагаад өөрчилсөн бэ гэхээр 3 бүхэл энэ 3-ны 12 14 байна уу бэ? Тэ. Энэ энийг бичсэн үү бичсэн. Тэгээд уруу тоогоор нь үржүүлсэн. За одоо тэгвэл энэ үржих хуваах дотроо нэг гишүүнээ хурааж болно. 3-ны 5 гээд 1 бүхэл 3-ны 2 гээд ингээ хариу гарна тий. Энд одоо нэг их юу яагаад дахин байхгүй байгааз дахин засагдах бутархаа болгож чадахгүй чадна. Энэ засагдах бутархаа болгоцсон, энэ засагдах бутархаа болгоцсон тий. Тэгээд энд хуваахыг үржих болгосон. Энэ хуваахыг үржих болгосныгаа хариуд энийхээ уруу тоогоор үржүүлсэн тий. Тэгээ эн чинь нэг гишүүн мөн үү? Нэг гишүүн дотор ижил тоогоо хурааж болно. Гэт ингээл байж штэ тий. За тэгвэл 6 бүхэл 4-ны 1-ийг хуваах нь 4 бүхэл 5-ны 3 гэдэг ингээхлээр одоо бол 4 6 24 25 гээд хуваах нь 5-ны 4 5 20 21 20 23 гээд 24 25 гэхэд энэ юунд нэг 2 болгосон зүгээр юм байна да. 4 5 20 21 20-д одоо хэд бод 20 за 22 гэчихсэн. 4 5 ингээ 22. Одоо энэ 4 4 6 24 25 мөн 5 4 5 20. Одоо тэгвэл 4-ний 25-ыг үржидэх нь 22-ны 5 гэдэг. Юу үлээ? Удлаа ярьж байна. Араас хүүхд орж ирэнгүүт дээшээ нүд дээшээ харж штт. Энэний 22-ны 5 гэдэг ингэж. За энэ нэг бахан анханасаа би ер нь бас хурааж мурах хитайхан таавцрах хэрэгтэй ёстой. Тэрэн дээр алдаа гарч ийнө гарч ийн. Гэхдээ яг одоо энэ чигээр нь л ботчих. Тэртээ тэргүй та нар задлж байгаа хурааж чадна. Тэгээд одоо энэ үржих хуваах дээр ингээд ботцсон тий. За одоо ингээд 88-ны 125 гээл одоо энэ 125-ыг 88-д хуваахад нэгээр өгнө. 88 энд 7 байна уу бэ? Энд 3 байна уу бэ? Ингээд 1 бүхэл 88-ны 37 гэл ингээл гаргачихжээ шээ тий. За ямар ч байсан анхны тоо гэж. Тэр багш нь анхны тоо гэдэг яриа. Анхны тоо гэдэг бол цаашаа задардгүй тоо байх. Анхны тоо. Задрахгүй тоо одоо 1 болоо өөртөө хаваад 1 байна, 2 байна, 3 байна, 4 болохоор болохгүй болох нь шүү дээ. 4 чинь ингээд 2 тураагдчихна гэсэн.
тэгээд 5 байна, 7 байна, 11 байна, 13 байна, 17 гэх мэтчлэн ийм тоонуудыг анхны тоо. Тэрнээс энэ нэг хуваагдана, өөртөө хуваагдана. Цаашаа задрахгүй тоог анхны тоо. Тэгээ анхны тоонд одоо задрагаа гэхлээр одоо 100 задлаа гэхэл анхны тоонд хуваалгаад 2 50 2 25 5 5 5 гэдэг энэ анхны тоонд задлагдсан байгаа хэлбэр л гэж байна. Анхны тоонд задлагдсан байгаа хэлбэр. Гэхдээ энд анхны тоонд задлахгүйгээр ингээд шууд энэ хоёрыг ингээд бас хураачиж энийг ингээд 2 7 гэдэг ингээд энийг дахин 2 7 гэж задлахгүйгээр зүгээр энэ хоёр хураагдах юм байл задлахгүй авчиж тавьчихсан шүү дээ. Ер нь бол тэгээ энд заавал задлаад байгаа юм байхгүй хураагдах юм байл задлал нь ер нь анхны тоонд үуч гэдэг бол ингээд задлчихж байгаа. За яриа. Энэ анхны тоонууд тондгой тоонууд байх юм. Үгүй тэгш тоо ер нь бол цөөхөн байд. Тэгш тоо цөөхөн байд. Анхны тоо гэхлээр үрдээс өөртөө хураагдана. Энэ тоог нэгд хувааж болох уу? Нэгд хувааж болох уу? Нэгд хувааж болно тийм. 17-д нь өөрт нь хувааж болох уу? Болно тийм. За энд нэг хүний нүртэй нэмээд өгч гэдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо жишээ 100 бол анхны тоо биш байгаа. 2 2 гэж зөндөө тоо. Тэгэхээр анхны тоо гэдэг ингээд цаашаа задардгүй тоог анхны тоо гэдэг учраас ингэж байгаа. За тэгээд энэ одоо энэ хичээлийг бол давталхан дээр ч орж болно. Юун дээр ч орж болно. Нэмж асуух хүүхэд байна уу? Энэ засагдах бодлогыг чадна те? Тодорхой хуваах үржийг хардсан те? Энэ үржих хуваах дотроо ингэж хурааж болно гэдгийг үздсэн тийм үү? Анхны тоон задрагаа гэдэг чинь ингэж задлж байгаад хураадаг. За тэгвэл номноос харж байгаа дахиад нэг анхны тоо гэдэг чинь одоо нэгт хуваагддаг бас өөртөө хуваагддаг. Тэгээд өөр юунд ч хуваагддаггүй тоо юм тий. Тийм. Өөр юмд дээлтдэггүй тоол байхгүй юу? Тий. Одоо 25 гэхэд 25-ыг нэгд хувааж болно. 25-ыг 25-д хувааж болно тийм үү? Тий. 25-ыг 5-д хувааж болох уу? Тэгэхээр анхны тоо биш болчихж байгаа байхгүй. Цаашаа хэд задардаг тоо байгаа байхгүй. Задардаггүй тоо анхны тоо. Чинь 11-ыг өөр тоонд хувааж болохгүй тий? Анхны тоо гэж тэрийг хэлээд байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэг ба өөртөө ба нэгд хуваагддаг тоо гэдэг ингэж байгаа. За яг 151-ээс нэг бодлого бодъё. Ийг нь бодъё. Тий? 5 бүхэл 12-5 үржидэг нь 5 бүхэл 12 үржидэг нь за хуваадаг нь 4-ний 13 гэж хуваах болгоо бодчих. За тэгвэл энийг бодно гэд ингэхт чи одоо бүгдээрээ нөгөө юугаа тавих уу тавина. Энэ мэдхгүй одоо энэ дэлхийн хумигдна гэд улам л нэмэгдээд. За 5 бүхэл 12-5 гэхлээр 5 дээр нэмэх нь 12-5 гэд ингээд нэг гэдэг. Тэгэхээр энэ 12 тий 12-60 нэмэх нь 12-5 гэдэг бол 12-65. Яг энэ дээр энийг нэмээд ингэсэн чи 12-65 мөн л төө. За хуваах нь 4-13 гэж. Одоо бид нар энийг харахад амархан гээд 12-65-ыг үржидэг нь 4-13 гээд яг харахад амархан гээд доор нь бичиж байгаа. Тэгэхээр энэ дээр засагдах бодлогыг яаж үржүүлэх вэ? Энийг үү? Аха. Энийг багш нөгөө засагдах бодлогыг угсраа тоо гэж заагаад байгаа тийм үү? Аха. 5 бүхэл одоо ингээд ингэсэн штэ. 5 бүхэл 12-5 чинь 5 дээр нэмэх нь 12-5 мөн үү? Тийм. Тэгээ нэг гэж бишиж болно тий альба ямиг? Болно. Энтэй үйлчлэх гэж байгаа юм чи 12-ны гэвэл хэд болох вэ? 12-60. Тэгээ 12-60 дээр 12-5-ыг нэмэхлээр 12-65 болж гэнэ үү? Болж байна. Ингэсэн штэ тий? Аха. Тэгээд энийг угсраа тоо буюу цуг байсан ч нэмэхээр салгаж ээж бодвол амар. Тэгэхгүй бол урд нь яаж хийгээд исэн гэхээр 5 бүхэл 12-5 гэхлээр
энийг үржүүлээд гинт тэнд энийхүү энд ингээд ийсэн те. Тий. Тэгэхээр чи ойлгохгүй яваад байгаа байхгүй. Тий. Ингээд 12.65 гарах уу гарна. Тэгэхээр чи ойлгохгүй байхгүй. Тэгвэл тухтаах нь аргагүй. Энэ би яриад бас энэ бол ингээд нэг тоо мөн үү? Тий. Нэг тоо. Гэхдээ нэгжийн төвшнөө бүхэл бутархаа гэд 2 гишүүн болгочих болж байна. Тэгээд 2 гишүүн болгочоод энийг нэгний гэж бичиж болох уу? Аливаа нэг Болно. нэгний гэж бичиж болох уу болно. Тий. Тэгээ хүртэр хуваар хоёрын энийг ч 12-оор энийг ч 12-оор үржүүлж болж байна тий. Наад харахад энэ 5 хэвээр эвдээ 12-ыг 60-ыг 12 туухаар тий. Ингээд хүртэр дээр нь хүртэрийг нэмээд засаг тавтараа болгочихжээ шүү. Тэгээ энд ингээд буцаад юу задраад ах хураагдаад ах юм байхгүй бай. Тий. Энэ хураагдахгүй юм бах юм гараад ирлээ. За хураагдахгүй юм гараад ирсэн бол бүгдээрээ энийг ингээ. Энийг үржих нь 4.13 гээд биш ээ. Энэ хуваах байсан те. Энэ 4.13. Энийг одоо 13.4 болох нь шүү те. Энийг анзаарахгүй мөн үү? Энд хуваах нь үржих болох уу? Энд байрыг солих уу? Солино. Окей. Байрыг сольж үржүүлнэ гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ тий. За тэгвэл болж байна. Тэгвэл 65 чинь одоо энэ 65-ыг ингээ хуваасан чинь 65-ыг 5 хуваасан чинь 13 биш ээ. 65-ыг 5 хуваасан чинь хэд вэ? 13 гарч чинь тий. 65 чинь 5-ыг үрждэг нь 13 мөн үү? Мөн. Энэ хоёрыг үржүүр те. Тэгээд энэ 12 чинь 4-ийг үрждэг нь 3 мөн үү? Мөн. Энэ. Тэгээд энд нөгөө 13-ныхаа 4-ийг өчгөр эн чинь үржих хугаар наалтцсан юм чинь энэ дотор бол хурааж болно те. Тэгээд үлдсэн тоон хэд гарчээ? 3.5 буюу 3.5. Нэг бүр 2 мөн үү? Нэг бүр 3-ны. Тэгээд одоо энэ засагдах бутархаага угаасаа сольж чадж байгаа тий? Тэр нэмхэн бутархаа гэж ардаа дуутайг хаагаараа тий? Тэгэхээр засагдах бутархааг би та нарт ийм нөгөө ханцуу дотроо наймаалцж байгаа юм шиг заагаагүй шүү дээ. Яаж заасан гэхээр бүхэл дээр нэмхэн бутархаа гэж байгаа заасан уу заасан. Аливаа ямиг нэгний гэж бичиж болдог. Хүртэр хуваар хоёрыг ижил тоогоор үржүүлж болдог. За тэгээд энэ хуваах нь бол одоохондоо хуваах байж. Дараа нь хуваахаа үржих болгоод байрын сольдог гэдгээ заасан тий? Зөвшөөрүүлсэн тий? Би хүчээр юу ч заагаагүй дандаа зөвшөөрүүлдэг мөн үү? Тий. За тэгвэл энэ 65-ыг ингээд задлаа. Хураах болтол нь задлаад хураагаад хариу гарч ийн. За энэ дахиж давтах хүүхэд байна уу? Эсвэл одоо давтах уу? Ер нь одоо 3 өдөр давтлагын дээр ч давтсан ч болно. Тэгээ өөртөө давтсан ч ер нь ингээд баг болохоор болчихж гэнэ үү? За маргааш давтлагатай юм уу? Нөгөөдөр давтлагатай. 1 дахь 3 дахь бүтэн сайн давтлагатай байдаг. Тэгээд энэ өнөөдөр багш нартай ялцчихгүй юу яагаад маргааш давтлаггүй би бүр яг сууж агаад хин одоо нэг бага ангийнх буюу хин дээр ингээд гарааны 1 2 3 дугаар сэдвүүдээр шалгалт авах хүүхдүүдтэй өөрснөө санал болгоо. Тэгээд тэр хүүхдүүд нөгөө багшаас асуудалгүй гэд өөрснөө хэлэх юм бол одоо асуудалгүй байна. Үнэхээр одоо тэрийг давтъя гэд ингэж байгаа хүүхдүүдээр бол давтлагын дээр ч давтлага өгнө болохгүй л хичээл дээр ч гэсэн ер нь энэ зарим юмнуудыг нэмж оруулахад ердөөсөө болохгүй юм байна. Одоо та нар үнэн голоосоо хичээлдээ хандсан шүү. Хичээлдээ хандахын тулд утас телевизээр үзэж доош ороод ирэхгүй. Нэг юм 50 айгүй хурдан яг харж болно л. Утас үзэхэд юм бол нөө тархины ингээд ажиллахыг ингээд сааруулж байгаа байхгүй. Тийм аюултай байдгийг шүү ер нь бол. Маш аюул. Тэгээд утас алтхаар нэг зураг зураад байж болно тий.
зураг зурна. Одоо энэ юу ном биш. Тэгээд утсаар юм сонслоо гэхэд ашигтай подкаст сонс. Дандаа ашигтай хин яагаад амжилтанд гарах ч гэд ингээд. Тэгээ сайхан гимнастик хий. Ер нь энэ урлаг бүжиг дууг өөр гэрийн хэмжээнд дэлгэрүүлэх ёстой бил. Яг зөв урлаг гэхээр өдөөсөө л нэг хэдэн одууд нь ингээд навсганаад байдаг энэ юм Оросд одоо болиулчлаа шүү дээ. Тэр одуудын ингээд их цантай одууд бүгдийг авшид хөрөнгөний хураагаа хийсэн. Амар болчих шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь бүр мөнгөнд дэвдэрсэн. Нөгөөдөл бүгдийг нүцэглээд ингээд гадаадад нэг хар ажил хийгээ явахаар тийм болгоо хийцэн. Та нар одоохонд Орос Монгол дээр бас хараагүй байх шиг. Ердөөсөө ингээд тэр егэмэгэ тэр шалгалт малгалтыг бол одоо тэгж юугаар авахгүй. Юу вэ? Ийм нөгөө нэг ингэж нэг бүгэлдгээр авахгүй гэж чинь амьд харьцаа байна гэж чинь. Тэгээд дээрэс нь тэр хүүхдүүдийг одоо нэг урд нь ингээд хүүхдээ ирэх мэрх гэдэг нөгөө ээж аав загнаад багш нарыг ирээд загнаад идэв. Тэр мэрийг бол бүгдийг болиулна. Одоо ер нь айгүй гоё дэг журамтай болж эхэлж байна Орос харин болсон. Үнэхээр гоё. Би үнэхээр одоо энэ шинэ жилээр бол баярлал сууж байна. Энэ дөнгөж сая ингээд нэг сарын хэднээс ингэж юу яасан шүү дээ. Зарлсан. За тэгээд энэ дээр яах үгүй бол багш нь маргааш орох хичээл буюу арвтын бутархаан шилжилт гэх тэрэн дээрээ энэ процентын шилжилт процент гэж байж байгаа. Тэг за ишиг арай ч ирэх юм уу да. За арай л эрт байх шиг. За тэгвэл ишиг энд оруулна гэсэн бодлогод буюу тэр юуны үржих хуваах бол амархан болцсон. Тэ. За тэгвэл энд үржих хуваахтай холбоотой зөндөө бодлого байна. Энийг дахиж доош нь буулгана. Тэгээ эндээсээ бод. Тэгээ бодож үзээ жоохон хэцүү байвал аваад ороод ирнэ. Тэгээд тэр нэг ингээд энэ холимог бутархаан үржих хуваасан байдлыг заасан байдал нь энэ гээд ном дээр юмнуудыг би өгч явуулсан. Тэгээд тэр ном дээр бас үзээд хэрэггүй. Гэхдээ нэг ийм Пелханы сургуулийн хүүхд гэдгийг бусдыг харахад инээд хүрч штэ л. Тэгээ энэ бүх задаргаагаа мэдсэн байхад бусдыг харахад инээд хүрэх байхгүй. Тэ. Тэгэхээр энэ засагдах бутархааг засна. Зүгээр нэг энэ ханцуун дотор наа. Бутархаан үржих хуваахыг харуулж заасан. Нэг ба олон гишүүнээ хурааж болно болохгүй тайлбарлсан. Гэхдээ энэ дээр бас тайлбарлал дөрийг үржих нь 5 гэвэл энийг хурааж болно шүү дээ. 4 гал. А 4 дээр нэмэх нь 5 4 гэвэл хурааж болохгүй байхгүй. Энд чинь ер нь бол 4-ний 9 байхгүй. Тэгсэн чинь энэ дээр бол 5 болчих гээд шүү дээ. Тэг үржих хуваахаар холбогдсон дотроо л хурааж болно гэж. Тэгээ энэ 4 дээр нэмэх нь 2 дээр нэмэх нь 3 энэ 4 бол энэ чи харьцангуй нэг гişүү энэ дээр бол хурааж болох нь болно. Энэ ингээд 5 гэдэг. Тэгээ үржих хуваахаар наалтчвал нэг гişүү дотроо хурааж болно гэсэн. Тэгээ энэ анхны тоо үдтгүн задлж агаад энэ бол ингээд заавал 2 7 гэж задлахгүйгээр шууд энэ 14 хураагдах юм байна. За одоо бусдыг харахад инээ төрж ийн гэдээ бүгдийг чадна гэж ойлгож байгаа. За энэ дээр нэг ерөнхий хасах нэгтэй ингээ хичээл заа. Тэгээ ерөнхий хасах нэг гэхээр одоо ингээд мөнгөн дээр нь часъя, бутархаа бүхлийг часъя, цагийг часъя, минутыг часъя гэсэн нэгжин дээр хасчих. Тэгээ энэ хичээл бол одоо ер нь сургууль дээр байхгүй ерөнхий хасах нэг гэдэг энэ хичээл. За энийг ер нь бас мэдсэн байх хэрэгтэй хичээл. Ерөнхий хасах нэг. Тэгжээж айгүй олон ямыг амархан болгож байгаа. Тэрнээс та нар тэр нэг бутархаа хассан шууд авчид угсраа тоог шилжүүлэхгүй авчид зэрлэг мэрлэг заасан ийм зэрлэг заалтаас болж хүүхдүүд ойлгохгүй яваад байгаа. Тэрнээс хүүхдүүд айгүй сэргэлэн битг. Ялангуяа бага ангийнхан. За ерөнхий хасах нэг гэхээр энэ дээр одоо мөнгө хасъя 800-аас 500 төгрөг хасъя 300 төгрөг гарна тий. За эндээс 4-өөс хасах нь нэг бүхэл 5-ны 1-ийг хасъя. Тэ. Энд за энэ арийнхын бол би ерөнхийдөө бол тусад одоо бодож орж ирнэ ар дээр. Сая өнөөдөр тэр нөгөө одоо ерөнхий уйгаар бол махчан гэдэг цагаан сарын үеэр махчанах гэдэг дээр одоо монгол хүн байна. Энэ цаг хугацаан дээр ирж байгаа. Энэ болохоор бутархаа дээр ирж байгаа. За тэгвэл ерөнхий хасах нэг гэвэл юугаа ярьсан бэ гэвэл энд задаргаа тайлбаруудын доор хийгээ явчих тий. Тэгээд нөгөө хичээл номер 1 дээр тоогийн тоогоор тэмдгээр гэдэг шиг хасах 500 хасах 1-ийг үржих нь 500 гэж бичих болно шүү дээ. Тоог 1-ээр үржүүлээ тэр тойроо хасах нэмхийн хасах.
Тэгвэл хасах нэг гээд 500-аа 350 дээр нэмэх нь 150-г задлж болох уу болно. Тэ? Тэгвэл нөгөө хасах нэг чи одоо 2-2 юм дахмаатай ерөнхий хасах нэг болчихж байгаа буюу энд нөгөө юутай нөгөө юугүйч байдаг те. Ингээд нөгөө нэг байхгүй байдаг. Гэхдээ нэгийг тавьж яагаад бодно. Нэгийг тэгээ хасах нэгийг 350-аар үржүүлнэ 350-аач хас, хасах нэгийг 150-аар үржүүлнэ 150-аач хас гэж байгаа шүү дээ. За тэгвэл энэ нөгөө нэг эргээд харахад энэ хургалтууд худлаа байхгүй л байх хэрэгтэй гэдэг байхгүй. Эргээд харахад худлаа биш үү? Биш. Энд чи ингээд тоон дууссан шүү дээ. Энд чи ингээд 2 тоо байж байгаа шүү дээ. Энд 800 гэж байна уу байна? Тэ? Энэ 800 ингээд ер нь тоог сүүлгүүгээл ботчих. Цифр нь дуусаад дараагийн дот тэмдэг аваад оролцож байгаа. Тэгвэл тэр хасах 500 бичгтээ хасах нэгийг бүрчдэг нь 500 гэж бичиж болох уу болно. Тэ? Гээд ингээд 800-аас хасах нэг гээд 500 350 дээр нэмэх нь 150 гэхлээр 800-аас хасах нэгийг 350-аар ч үржүүлнэ 350-аар ч хас 150-аар ч хас гэж байгаа шин. Тэгсэн байсан ч энд хаслаа 450 гээд 150 гэхээр 300 үлдэх үлдэнэ. Тэгээ ямар ч тохиолдолд энд надад би танарт 800-аас 500 өсгөр 300. Тэгвэл 350-ыг задлж агаад нэг нэгээр нь өгсөн ч 300 үлдэнэ гэсэн буюу ерөнхий хасах нэг гэж хичээл байгаа. Энэ эхлээд бол хасах нэг байсан. Энэ хоёр задлангууд ерөнхий гэдэг чинь хоёуланд нь хамаатай гэсэн үг байна. Тэгээ ерөнхий хасах нэгийг 350-аар ч үржүүлнэ. Ерөнхий хасах нэгийг 150-аар ч үржүүлээд 350-аар ч өгөөд 150-аар ч өгөхөд адилхан 150 үлдэнэ. За энэ дээр тэгвэл хасах нэг бүхэл 5-ны 1-ийг хасах нэгийг үржигдэх нь 1 бүхэл 5-ны 1 гэсэн. За энэ хувиргалт бол айгүй олон юм дээр хэрэг болтгоо шүү. Тэгээ тоог нэгээр үржүүлэхээр тэр тоогоор хасах нэмхийн хасах. Гэт энийгээ юу гэж байгаа л нэмэхээр харагдах багш нь уснаас хуурай гаргана гэсэн. Уснаас хуурай гараад нэмэхээр харагдсан юм чи нэг дээр нэмэх нь 5-ны 1 гэж болно. Тэгвэл нөгөө хасах нэг чинь ерөнхий хасах нэг болчихж байгаа буюу хоёр гишүүнд хамаатай болж байгаа. Хасханч нэг, хасханч 5-ны 1 гэдэг энийг ол зөндөө үзсэн байна. За тэгвэл энд 4-өөс 1-ийг ч хас 5-ны 1-ийг ч хас гэдэг. Тэгэхдээ энэ бүтэн утгаар нь тавь. Хасах нэгийг үржигдэх нь 1 бүхэл 5-ны 1. За тэгвэл энд дахиад энэ чинь 2 хон тоо байгаа шүү дээ. Энэ ямар 2 тоог вэ? Эрэг 4 гэж байж энэ эрэг 4 нь ингэ байж тий. Энд сүрэг 1 бүхэл 5-ны 1 чинь сүрэг нэгийг үржигдэх нь 1 бүхэл 5-ны 1. Тэгээ энэ тоонууд айгүй их төөрөгдөж орж ирнэ. Зүгээр ердөөсөө тоо цифр нь дуусаал дараагийн тоо тэмдэг аваад ороод ирж байгаа. За тэгсэн чинь энд нөгөө энэ одоо хоёр гишүүн болох гээд хасахтай байдаг. Мөн уснаас хуурай гаргаж байгаа. Энэ одоо функцээр айгүй олон юм дээр хэрэг болно. За тэгвэл энд 4-өөс энэ хасах нэг чинь энэ угсраа тоогоор задлангууд нэг хоёр юмны өмнө хасах болохоор ерөнхий гэж байгаа. Бүхэлдээ чамаатай бутаргаагаадтай чамаатай буюу 4-өөс 1-ийг ч хас 5-ны 1-ийг ч хас гэж байгаа. Тэгээд энд 3 гаргаад одоо 3-ыг буталж байгаа шээ тий. 3-ыг 2 дээр нэмэх 1 гээд 1-ийг 5-ны 5 гээд буталж байгааг мэдж байгаа шээ. Ингээд 2 бүхэл 5-ны 4 гэж байгаа. Энд чинь нөгөө нэмэхээр салцсан байсан ч шууд цуг бичиж болдог. 2 бүхэл 5-ны 1 4. За одоо энэ мах чанах буюу энд нэгжтэй холбоотой бодлогууд дээр мах чанах гэж оруулсан. Одоо нэг арай өөр бодлогууд дээр нь оруулчих. Тэр нэг ном дээр байгаа бодлогуудыг нэгийг л оруулсан. Тэгээд энийг одоо ингээд ойлгоцсон байхад бусдыг харахад инээ төрж гэн гэдэг л юм байдаг юм нь бол. Тэг. Бусдыг харахад инээ төрж гэн л гэсэн юм байдаг. За энд юу? За одоо тэгвэл энэ дээр энд нэг жижигхэн татаж гаргаад ирсэн юм байгаа. Тэг. За 391-ийн бэг ботё. 5 цаг 5 минутаас 3 цаг 24 минутыг хасж байна. За мах чанах биш одоо энэ чинь бас адилхан мах чанахтай адилхан. Бас ерөнхий хасах нэгтэй холбоотой бодлого. За тэгвэл 391 тэгээд энийг нэг ойлгоцсон байхад
та нар бутархаан чамархан тэгээд нэг гişүү олон гişүү нээж мэдгүй төөрөөд яваад идэг. Ерөнхий хасахны гэхээр тэр нь ч мэддэхгүй нэг баахан бацаад ингээд учир нь ойлгохдохгүй бандан дотор яваад байгаа байхгүй. Тэгээд за 391-ийн Б. Энд 5 цаг 5 минутаас хасах нь 3 цагаач хасна 24 минутаач хасна гэсэн үг. Тэгэхдээ энэ ерөнхийдөө бол нөгөө нэг гишүүн олон гишүүн гэдгээр хоёр гишүүн байна уу байна. Энд нэг гишүүн байна уу байна. Энд нэг гишүүн байна уу байна. Гэтэ энэ нэг гишүүн чи ингээд холимог байгаа. Тэгэхдээ нөгөө холимог юм чи уснаас ураа гаргасан. Гээд энэ 5 цаг дээр нэмэх нь 5 минут хасах нь нэгийг үрждэг нь 3 цаг 24 минут. Нөгөө нэг гишүүн чи өөрөө ийм хүмүүжлэлтэй ингээд эргээр байх хэрэгтэй буюу уснаас ураа гарцсан байх хэрэгтэй гэдэг шин. За энэ уснаас ураа гарцсан. Ингээд бүгдээрээ орж ирээрээ дэ хичээл дээр маш сайн байна. Та нар өнөө маргаашийн шалгалтын асуудал биш. Одоо ингээд багасаа хичээл хийсэн хүмүүс одоо ингээд ээж аав нь ундаг цалин гадаа дотоод яваа сайхан амьдарч байна. За энэ хасах нэг чинь энд ер нь эхлээд энд хасах нэг байсан. Одоо энийг нэмэхээр салах гэдэг доод талд нь. Тийм. Тэгэхээр ерөнхий хасах нэг болно. За одоо мэдчихэж байгаа юм чинь. Нэмэхээр эн чинь нөгөө эргээр ингээ харагдаж байгаа юм чи эргээр харагдсныхан дараа нэмэхээр салгаж болно. Тийм. Тэгвэл ерөнхий болчихж байгаа хоёр нь хасах нэгийг 3 цагаар ч үржүүлнэ. Тийм. 3 цагаач хасах нэгийг 24 минутаар ч үржүүлнэ. 24 минутаач хас гэсэн үг байхгүй. За энэ бол 5 цаг дээр нэмэх нь 5 минут мөн үү? Тий. За энэ тэр чигтэр хуулаад биччихээ 5 минут мөн үү? Тий. За энэ цагуудаа өмнө гаргачих. 5 цаг хасах 3 цаг гэдэг өмнө гаргахаар энэ чинь 2 цаг болно шүү дээ. За 5-аас 3-ыг хасахаар 2 цаг болох уу болно. 2 цаг нэмэх нь 5 минут хасах нь 24 минут гэхлээр эндээсээ заавал нэгийг задлах буюу 1 цаг дээр 1 цагийг нэмэх буюу 1 цаг дээр 60 минутаа нэмнэ. Ингээд 65 энэ 5 минут хасах нь 24 минут гэхлээр 1 цаг 65-аас 24-ийг хасахаар хэдэ? 24 гэхээр 41 минут. 41 минут тий. За тэгвэл хариу нь 1 цаг 41 минут юм бэ. Гэт ингэсэн махад надад чи бус нь бол бүгд нэгийг салгадаг юм байд. Задлж нэг чилжүүлэг болох буюу 1 цаг чинь 60 минут болж байгаа. Нэг бүхлийг салгах гэдэг ойлголтыг бол аягүй хэрэгжилж байгаа. Тий. За юм байж. Ингээд харахад бол бусдын бол зүгээр тэгтээ давтна шүү. Ер нь ингээд амархан юм байна гэдэг давтахгүй орхихгүй гэдэг тал байдаг. Тэгж өрдөөсөө болохгүй. Байнга давтчих. Ер нь 2 3 тоо бодоо. Тэгээд та нар одоо ингээд хичээлдээ ингээд амралттай үедээ хичээлдээ сайн болцсон байхад одоо аягүй амрал баймээрээ. Оо энийг болоо. Энэ урахгүй линк дахин явуулчих. За бусдын яг ингээд иймэрхүү маягаар бодож болох уу болно. Хоног гэвэл 24 цаг руу шилжүүлнэ. Яг ижил-ижлэр нь шилжүүлээд явчихна. Тэгээд ингээд ерөнхий хасах нэгтэй байвал номонд нь оруулж агаад хасах нэгийг тусад нь тавьж агаад цагаач хасаад минутаач хасаа явчих нь шүү. Тэгээд тэрнээс биш ингээд ажиглаад бодороо нэ тэрийгээ тэгээд 1 цаг 20 минутыг ингээд 1 цаг 20 минутыг 5-аар үржүүл гэж байгаа байхгүй тэр доо. Тэгээд 1 цаг 20 минут яг нэг цагаагаа 80 минутыг шилжүүлээд болно л доо ер нь бол. За юм байж. За энэ дараалал гэсэн ийм юм байгаа. Би дараалал дээр дараалал орохгүй орно. Гэхдээ мессеж орч. Ер нь энэ болохгүй байгаа хичээлүүдийг мессежтэй ороод байгаа. Нэг болохгүй байгаа хичээлүүдийг мессежтэй ороод байгаа буюу тэр дарааллын тоог доош нь бодож жоод оруулж. Тэгээд энэ дарааллыг ингээд нэг томьёо тавиад энэ ингээд энэ томьёонд орлоо бодчихооч тэ энтер гэвэл би ер нь хичээл зааж яах юм шаардлага байхгүй шүү. Байхгүй байх байсан баг тий. Дарааллын мессеж хичээл. Тэгэхээр энэ
нэгжид оногдох хэмжигдэхүүн гэж ярьдаг. За мессежнийхэр ер нь Монгол үг одоо оруулах хэрэгтэй. Би энэ ер нь бол гадаад үгнүүдийг л монголоор солио гэж боддог. Тэгээд энэ ч бодож жоод нэг бодож ирсэн юм чи нэг өдөр санаанд орж ирдэг. За дараалал гэвэл энэ 5 дугаар ангид ордог. 4 дугаар ангийн хүүхдээс нь энэ зарим 4 дугаар ангийн нэлээд сэргэлэн хүүхдүүдийг авцсан байна. Дараалал гэвэл ингээд дараалсан тоонууд байдаг. Дараалсан тоонууд бол зүү тогтол нь одоо уялдаа холбоотой зүү тогтолтой тоонууд байдаг. Гэхдээ 5 дугаар ангийн дараалал дээр үнэн ой гутмаар юм орсон байсан. Баахан олон холион баддаг. Нөгөө наатахын зааж чаддаг гэж баахан юм. Тэгэнгүүт багш нь стандарт буюу одоо бид нэр дээр орж ирсэн арифметик прогресс буюу жигд өссөн. Эсвэл жигд геометр прогресс буюу жигд үржигдсэн прогресс. Эхлээд энийхээ заана. Тэгээ нөгөө нэг баахан холион бантын явцсан стандарт бас. Яг үнэндээ цус нөгөө тийш ирэх шахаж байгаа байхгүй. Өнөө уур үргэж байгаа байхгүй. Ийм балаа ямиг дараа нь эхлээд энийгээ заачаад дараа нь нэг иймэрхүү юм байдаг юм байна гэж оруулна болохоос ш хүүхдүүдийг мохоож байгаа юм шиг бахан юм оруулсан. Тэгээд тэр одоо Оросын нэвтрүүлэг дээр ярьж шít. Энэ барууны системийг ингээ хөгжцсөн. Тэгэнгუут нь одоо хүний ирэх мэрх одоо багш нарын загинж болохгүй энэ төр гэсэн. Хүний ирэх мэрх гэдэг яриад одоо үнэн ингээд зориуд ингээд ард түмнийг хүчгүй болгох бодлого явцсан гэж ярьдээ. Одоо тэрийг бүр яг Орос дээр ярьлаа. Би энэ жил шиг цайхан шинэ жил үзэж үтсэнгүү. Оросууд бол үнэхээр гоё ингээд оюун санааны хувьд цэцэглэн хөгжиж байна. За энэ дээр яасан гэхээр 8, 16, 24, 32 гэдэг тоо байна. Энэ А1, D2 өгөх ёстой. А1 нь 8, D нь ялгаа тоо шүү. Ялгаа тоо нь энд 8-8-аар нэмэгдээд 8 дээр 10, 8-ыг нэмлээ. Дахиад 8-ыг нэмлээ. 24 энэ ялгуур гэдэг. Гэхдээ энэ дээр үл энэ хоёр тоо цифр нийжлэх юм байна. Гэхдээ хамаагүй. Тэгэл одоо ингэхлээр энэ томьёо тавиад бодчихол гэдэг байгаа байхгүй. Яг гарах нь гарна. Гэхдээ оновчтой биш ээ. Энэ үл өдөөсөө яг оновчтой тайлбар биш. Энэ тэгэл энэ тайлбар оновчгүй болохоор ингээд хүүхэд хичээлдээ дургу болно. Майнер. За А2 гээ. А2 гэхлээр А1 дээр Д-г нэмээд энэ хоёрыг хасах гэдэг байгаа тий. Хоёроос нэгийг хасах уу? Тий. За тэгвэл энэ А1 нь энэ 8 мөн үү? Мөн тий. Тий. Дэн энэ нэг буюу би нэг завсарт гэж ярьдаг. Нэг завсарт 8 тоо байна уу? Нэг завсарт 8 байгаа үз? Энэ нэг завсар. Тэгээд шон тоолн завсар тоолн гэхээр 1-ээс 4 биш ээ. 1-ээс энэ хоёрын хооронд хэдэн завсар байна? Нэг завсар байна уу? 2-оос 1-ийг хавсгаар завсар гарч байгаа үз? Нэг л удаа нэм гэсэн үг байхгүй дэг. Мөн үү? Тэг. Нэг завсарт 8 тоо байна. 2-оос 1-ийн хооронд нэг завсар байна. А1 нь 8 байсан. Нэг завсарт нөгөө шараар 8 байсан уу? 8 байсан. 8-аар 1-ийг үржүүлээд 16 буюу энэ гарч ийн үү? Дараагийн тоо. За 15 минут завсарлаад ороод ирээрэй. Болж өгвөл битээ гараараа нүдэ амраагаараа. Тэг. Хамгийн зохимжтой одоо хамгийн зохимжтой шууд хүргэх болох өгүүлэмж гэж байгаа. Одоо бүгдээрээ энийг олох гэж байгаа. Энийг бол. За А4-ыг олъё. А4 юуны нийлбэр гэвэл энэ нийлбэр байхгүй юу? Тэгээд А4 гэдэг бол энэ эхнийхээ гишүүн дээр энийг 3 удаа нэмж байгаа. 1 удаа нэмлээ, 2 удаа нэмлээ. Энд чинь ингээд энэ дээр нэмэгдээд ингээд ороод ирнэ. 3 удаа нэмж байгаа. Тэгвэл хэдэн завсар вэ? 1, 2, 3 завсар байна уу? Байна. Тий. Тэгээд нөгөө завсар тоолно, шон тоолно гэж яриад идэг чи энд байгаа байхгүй. Багшийнх нь завсар тоолно. Тий. Энд нэг завсар, энд нэг завсар. Энд А4 хүртлээ 1, 2, 3, 4 завсар байна.
За тэгвэл одоо бид нар ердийн байдлаар томьёогоо бичихтэй А4 гэдэг бол эхнийхээ А1 дээр Д-гээ энэ хоёрын ялгуур буюу 4-өөс хасах нь 1 гэдэг N-ээс хасах 1 гэж бичдэг штэ. Тэгээ N гэдэг чинь ойлгох гэж байгаа тоо. За энэ яг хөө ингээд юу бай? Томьёо байх нь бай. Гэхдээ багшийн томьёо танилцуулж байгаа хэлбэр бол арай өөр буюу тий А4 гэдэг бол мэдээж хэрэг А1 орох оронд А1 энд 8 энэ чинь тэнцүү байгаа шүү дээ. Тий. Энд А1 орох орно. Тий. За энэ дээр А4 тэнцүү А1 орох орно. Одоо бид нар эдрийг нэмжээж нөгөө юуг гаргаж ирж штэ. Энэ хэдийгээ нэмжээж энэ 3-ыг нэмжээж энэ 32 гарч ирж байгаа. Энэ 88 гэдэг энэ хоёр яг ижил тоо байгаа нэг их зохимжтой бичгэлээ гэсэн багш нь яг өнгөөр ялгаад өгч. Гэхдээ ер нь анхдагч танилцуулган дээр ийм давтсан тоон дургу тэгээ ороод ирсэн байна. За тэгвэл одоо нэгжид оногдох хэмжигдэхүүн гэдэг. Нэг завсарт 8 тоо байна уу бэ? Нэг завсарт тий. Нэг завсарт 8 гэдэг тоо байна уу бэ? Энэ анхных нь А1 маань 8 байсан. Тэгвэл нэг завсарт 8 тоо тэгвэл хэдэн завсар байгаа гэхээр энэ дугааруудын ялгаа завсар болох уу болно. 4-өөс хасах нь 1 дугааруудын ялгаа завсар болж байна тий. Тэгээ одоо бид нар бодоод үзэхэд А4 гэдэг бол 8 дээр нэмэх нь 8-ыг үржигдэх нь 3. Энэ ер нь энэ нэг гишүүн шүү дээ. Үржих хуваагаар холбогдчихвол нэг гишүүн байхгүй нэ. Нэг гишүүн байхгүй. Үржих хуваагаар холбогдчихвол нэг гишүүн. Тэгээ эхлээд 8-ыг 3-аар үржүүлээд одоо нэг анхны байгаа 8 дээр нэмэх нь 24 гээд 32 гарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо сургууль дээр бол ингэж заадгүй нэг завсар мавсар нэ тэрийг ихгүй штэ. Тэг шууд аваачаад одоо шууд аваачаад тавьчихдаг ер нь бол. Дандаа алгасан утгаар заадгүй заадаг. Тэгэхээр ингээ алслагдмал харагдаад ингэж байгаа. Тэгвэл энэ нэгтгэх тэмдэг гэдгийг авч явна. Яг өнөөдөртөө би зүгээр мессежээр ороод орхичих учраас энэ бол ингээд хэд хичээл дээр орно. Одоо 8 9 хичээл дээр ордог. Тэгээ мессежээр ер нь ганц нэг удаа ороод нөгөөдхөө эргэж харж бодоод дараа нь ингээд хүлээгээд авахд амархан болчихлоо гэдэг үднээс мессежээр ордог. Тэгээс яг өнөөдөр энэ хичээлүүд яг мессежээр орсон хичээл яг үнцэг биш байж байна. За тэгвэл 4-өөс 1-ийг хасах нь завсар гэж байгаа нь энэ 4-өөс 1-ийг хасахаар энэ завсар гарч ийн үү гарч ийн. Энд нэг завсар, энд дахиад нэг завсар, энэ 3 завсар. Гэт завсар тоолно гэдгээ бид нар эндээ одоо ашиглаж байгаа хэлбэр нь энэ багхгүй. Тэгээ энд нэг удаа 8 нэмэгдэнэ, энд ингээ 3 удаа 4-өөс 1-ийг хасвал 3 завсар гээд тэгээ шун тоолно, завсар тоолно гэдэг дээр ингээ шонгуудын ялгуур нь завсар болдгоо 3 завсар байж гэнэ байж. Тэгээ нэгжид оногдох хэмжигдэхүүн гээд нэг завсарт гээд ингэх юм болоо нэг завсарт 8 гэдэг чинь эдгэр чинь нийлээд 24 болж гэнэ гэсэн л ийм яригдж шээ. Тэгэхээр та нар томьёо тавиад бол үнэн үл бүтэхгүй. Дээрээс нь 5 дугаар анги дээр энэ дарааллыг хараад үнэн дотор муухай оргино. Тий. Тэр бол одоо дотор муухай оргиод үнэн хачин юм заа. Тэгээд ингээд томьёо тавиад яг хөө ингээд араас нь тоонуудаа зүгээр таагаад олж болно. Гэхдээ тэр чинь хязгаарлагдвал хүрээнд бодогдно. Тэгэхээр ерөнхий томьёо байх нь бай. Тэгээд энэ А1 нь А4 хүртлээ энэ дээр энийг нэмнэ гэдгээ мэдхүү мэднэ. Тэ? Энэ бүгдийг нийлбэргээд тэгвэл А1 энд тавьсан уу тавьсан, А1 тавьсан. Тэгээд энд 8 чи 3 удаа нэмэгдэж гэнэ үү нэг завсар энэ одоо 4 1-ийн хооронд завсар тоолно гэж завсар тоолуулаад байгаа чинь энэ томьёонд хэрэглэх гээд ингээд явсан. За зарим нь шууд ойлгосон байхаа. Зарим нь ойлгоц нэмэгдсэн бол буцаж эргэж бодороо. Тэгээд нэг завсарт 8 тоо чи 3 завсарт 24 дээр нөгөө анхныхаа байсан 8-ыг нэмэхээр 32 гарч ийн үү гарч. За тэр 32-оо бас жоохон ингээд тавьчих энд. Энэ А4 гэдэг бол 32 гарч ийн үү гарч ийн гэсэн энэ юм байна. За энэ бол мессежний хичээл. Тэгээд наадах чинь одоо буурах арифметик прогресс энтер гээд байдгийг. Энэ мэд чи бүгдийг нь оруулаа явуулсан 5 дугаар анги. Тэр нь болохоор багш нь нөгөө нэг багшийн дүрмээр нэгтгэх тэмдэг
нэг завсар энэ төр гэвэл амархан болоод ороод ирнэ. Тэрнээс биш тэр томьёог харахад бол бас л хэцүү дээ. Ер нь бол. За энэ бол мессеж нээжэл байсан. Бусад хажууд нь байгаа тоонуудыг бас давхар бодож үзээд өөрийн гэсэн гарт авч иж болно. Тий. За юм байгаа. Тэгээд нэг ингээд яг 5 дугаар тэр 7 8 6 дугаар ангид арай гайгүй. Яг тэр 5 дугаар ангийнхаа ном дээр үнэн дургүй өгсөн. Тэр угаасаа тэр хичээл орж ирнэ. Гэхдээ би энэ анги дээр аль болохоор уурлахгүй байхыг бодно. Урд анги дээр бодож ирсэн л уур хүрээ авчихсан. Арай л гомдмоор тийм юм гэж юу ийсэн. Холио мантай юм оруулаад ирсэн. Ийм байдаг юм билээ. За өнөөдөр тэгвэл одоо бүгдээрээ ингээд өгүүлбэртэй бодлогонууд бодоод явна. Тий. Өгүүлбэртэй бодлого ер нь бол сургууль дээр нэг их боддгоо гэдэг үгүй байхгүй. Бодох ёстой байхгүй. Өөрснөө нэмж олоод бодох хэрэгтэй. Багш нь нодлоо урдсан жилийн хөдөө явсныг сургуулийн хүүхдийнх нь багш нь 3 бодлого өгсөн. Гуруулаа алдаад. Тэгээд тэр манай тэр найз чи багш руу яриач гэж юу би амарч явж иж нэгдүгürt цагаа өрөхгүй хоёрдугürt би тэрнээс айж шин. 3 бодлого нь гуруулаа алдаатай бодлого өгчихсэн багш эрүүл ухаантай байх уу? Би тэрнтэй маргах чадлаглах шаардлагач байхгүй шүү дээ. Тэр засахгүйгээс шүү дээ. Ямар ч үр дүнгүй хүү би наад багшаас ч айж ил гэсэн. За би энэ дээр 481 дээр бод. Энэ яг амархан. Тий. Тэгвэл нөгөө нэгжид оногдох хэмжигдэхүүн гэдгээр нь бодох юм бол хичнээн ч юм байсан боддог. За 481-ээс дээдх нь яг ингээд энэ аргуудаа хэрэглээд бодоод ээж болно. 481 дээр сурагчдын өдийн цайнд нэг сурагчид 150 төгрөгийн чацраны ундаа 250 төгрөгийн жигнэмийг өгсөн. Тэгвэл энэ нэг нь 10 сурагчтай, нэг нь 20 сурагчтай 2 анги байсан байгаа байхгүй. За тэгвэл 2 ангийн тухай ярих уу ярина. Тий 2 ангийн тухай ярьж. За 2 ангиа дунд нь тусгаарлаа. Тий энд тусгаарлаа. За 2 анги дотроо бас ингээ 2 юм өгж байгаа тий. Энэ 10 сурагчтай, энэ 20 сурагчтай анги. За хэд гээд ингээ. За энд нэгжид оногдох хэмжигдэхүүн гээд ингэж байгаа. За энэ 10 сурагчтай ангийн тухай яриа. Энд 20 сурагчтай ангийн тухай яриа. Энэ 2 юм өгсөн байгаа. Бичээ одоо юу гэд бичээ юу лээ? Юу ундаач үлээ. Гэхдээ онцлог нь тэр ундааг уухгүй шүү дээ. Савлцсан ундаан дотор баахан ийм бодис үйдэг байхгүй. Тэгээд уруулж чи хагруулдаг, илгээ чи хордуулдаг бодис үйдэг шүү дээ. Савлцсан савлгааны хадгалах горимтой юм да. Тий. Тэгээд тэр боо тэр нөгөө тараас тос мос нь би бол өдөөс хүүхдэд тэгээд нийт юм өгдөгчгүй байсан. За энд давтамж гэж байна. Давтамж. Энд нэгжид оногдох хэмжигдэхүүн гэж байна. Нэгжид оногдох. Нэг сурагчид энд 150 төгрөгийн чацраны ундаа энэ 150 төгрөгөө энэ ундааны тухай энд ярьж байна. Энд бичээний тухай ярьж байна. За тэгвэл нэг сурагчид нөгөөх нь 250 төгрөгийн бичээн өгсөн. Энэ бас адилхан нэг сурагчид 150 төгрөгийн одоо ундаа нэг сурагчид. Тэгээ ер нь жоохон юм уншиж судалдаг. Одоо би бол яг судалгаас аргагүй болоод судалсан л та багш нь эрүүл мэндтэй холбоотой. За энд. За тэгвэл давтамж нь энд 10 сурагчтай ангийн тухай ярьж байна. Энэ 10 сурагчтай ангийн тухай ярьж байна. Энд 20 сурагчтай ангийн тухай ярьж байна. Энд 20 сурагчтай ангид хориулманд нь бичиж ихэр өгөх үг шүү дээ. За M1-ийн энэ одоо ундаа энэ M1-ийн бичээн гэж. M1-ийн ундааны мөнгөнд нэг сурагчид 150 төгрөг байсан болов 10 сурагчид тэгэхээр 1500 төгрөг. За энд 1500 төгрөгний ундаа өгөх юм бэ. Энд 2500 төгрөгний жигнэмээ өгөх юм бэ. Энэ нийлээд 4000 төгрөг болж байна тий. Энэ ялгаа байхгүй M1-ийн M2-ийн ундаа гэхлээр 3000 төгрөг M2-ийн бичээн ихэр 250-ыг 20-оор үржүүлэхээр 5000 төгрөг. Тэгээ энд 8000 төгрөгийн зарцуулалт гарч ийн тий. За ингээд яасан. Үдийн цайнд
анги тус бүр нэг өдөр үдийн цайнд хідэн төгрөгийн зарцуулалт гаргасан 2 хариу байна. Нийлүүлээд энд 12,000 гих байсан байх. За юм байж. За тэгвэл энэ дээр гэхэд л ингээ 2 тохиолдол энэ 10 сурагчтай анги энэ 20 сурагчтай анги ингээд тус бүр нэгжид оногдох хэмжигдэх ингээд давтамжин сурагчийн тоогоор хэмжигдэн ингээд салгаж байгаад бодвол өвдөөсөө оролцохгүй ботчих. Тэгээ энэ битгэл бусад бодлогонууд ч гэсэн айгүй амархан болж орж ирнэ ер нь бол. А тэрнээс ингээд юу мэддэхгүй баахан тэрнийг одоо нэг 415 км гарлуу нэг өчтөр замын бодлого байсан. Яг алхан дээр тавьж байгаа бодолтой. Тэгвэл энэ тэнд ингээд бахан ямар хүний өдрийн тэмдэглэл юм шиг баахан юм бичээл тэрнээс нь тэрийг хасдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр нь ингээд нэмждэг шүү дээ энэ хоёр гээд юу мэдэхгүй учир мэддэхгүй юм дотор бүр орондоо яриа төрсөн явж иж болмооргүй ер нь бол. Ингээд төөрөхгүй баахан мэдээлэл байгаа сургууль дээр бодлого боддгоо гэдгийг хийх юм. Өөрснөөс хэрэглэн байгаад би танаас хэлж байгаа шүү дээ. Янз бүрийн ном аваад тэрнээсээ ижил бодоод өөрснөө оруулж ирээд та нар миний үгэнд орчих юм бол одоо сураагүй яг одоо цаг үеэс юу сураагүй цаг үе сурцсан цаг үеэс одоо нэг жоохон давтвал шалгалтанд өгнө. Зөвхөн яг миний үгэнд ороод үнэхээр одоо их давтаад юм аваад нэмээд ингээ хичээл дээр хоббитад анги мангийнхантай заагаад ингээд бол сарын цалингийн хэдэн саяын ялгаа байгаа гэж ярьж байгаа шүү. Тэгээ хэдэн жилийн дараа оюуна багш ингээд интернетээр заагаад идэг. Тэгсэн мөртлөө үнэн үг хэлж штэ гэж бодно шүү дээ. Одоо тэр нөгөө юу илээ Монгол алт мак компани дээр манай ингээ хөхт тооны багш хэл ярьдаг гэж. Тэр чи одоо 10 жилийн өмнө дөө би тоо багш одоо багшлахаас өмнө тоо гэж ярингууд манай ингээ сараа гэдэг охин байдаг. Манай ингээ оюун гэрэл айгу төрмгийн замтай тоондоо сайн гэж ярьсан гэсэн. Одоо ялтчгүй тийм зам байна уу бэ? Тэгээ энэ дээр нэр арай л эвгүй хичээлүүдийг заацсан. Энийг ялтчгүй засч орж ирж штэ. За юм байна. За одоо энэ дээр 482 дээр мухлагт тус бүр нь 12 кг жинтэй 5 хайрцаг алим бас 3 хайрцаг үзмнийх нь жин нь бол мэддэхгүй. За энд 2 тохиолдол байсан уу байсан. Тэгвэл одоо алим нь хідэн нэг хайрцагтай хидий үзм нь хидий бүр тус нь энд алим үзм гэж байгаа. За алим үзмээ дээр нь тавьвал тавьчих. Тэгээ энэ хайрцагтай тавина. За тэгвэл ингээд тус нь тухтаа нарахгүй бодно. Энд алимны тухай, энд үзмний тухай. Энд нэгжид оногдох хэмжигдэх хүн буюу нэг хайрцаг марцаг гэхгүй нэг алим хичээ за. Нэг алим гэдэг бол нэг алим гэд бичсэн. Одоо ном дээр нэг хайрцаг алим гэсэн үг шүү. Ном дээр ингээд нэг зарим ингээд тодорхой үгнүүдийг ингээд танихгүй үг орж ирэнгүүт тэр үгнүүдийг хамгийн доор нь ингээд бас тайлбарлагдсан байдаг. За нэг хайрцаг алим нь 12 кг жинтэй. Тий. Давтамж нь хэд ихээр энэ 5 алим байгаа. 5 хайрцаг алим. Тэгвэл нийт чинь гэдэг гэх юм бол M1 нь 60 кг мөн. Тий. M1 тэнцүү нэг алим нь 12 кг юм чинь 5 алим нь 60 кг ингээд байж байгаа. За тэгээд энд одоо энэ хоёр нийлээд 90 кг гэж байгаа байхгүй. M1 дээр энэ M2 үзм нийлээд 90 кг гэж байгаа. Энэ M1 нь 60 юм чинь M2 нь 30 тий 30 кг. За тэгвэл энэ 30 кг юм бэ. Тэгвэл энэ 10 хайрцаг 3 хайрцаг үзм гэсэн үү? Тийм ээ. 3 хайрцаг үзм. 3 үзм хич. 3 хайрцаг үзм. За тэгвэл нэг хайрцаг үзм хэд вэ гэхээр энэ дээр 30 кг нийт чинг одоо нөгөө замыг хугацаанд хуваадагтай адилхан юм гарч шээ. 3 үзмийн хуваахлаар нэг хайрцаг үзм нь 10 кг гарч ийн үү гарч ийн. Тэгэхдээ энд ерөнхийдөө энийг хөөцөлтөөр угаад олсон юм гэдэг бол ингээд тавьж болно. Нэг үзм 10 кг гарч ийн үү гарч ийн. Ингээд болчин тий. Амархан байгаа үстэй. Энэ ингээд өгөгдсөн байсан уу? Өгөгдсөн байсан. Алим нь энд мэдэгдэж гэнэ үү? Мэдэгдэж гэнэ. Алимаа 53-та. Энэ бол угаасаа өгөгдсөн байсан шүү. 90 гэдэг нь өгөгдсөн байсан гэсэн.
Тэгээд эм хоёроо гарчин эм хоёроо олонгуудаа үзэм гэдэг дээр одоо энэ үзэм эм 2 нь энэ байжээ. Тийм. Энэ 30 кг үзмээ давтамж нь 3 үзэм гэсэн үг гэсэн 3 үзэм. Гэхдээ энэ бас жоох утгагүй харагдаж байна. Энийг жоох ингэж тавих хэрэгтэй. Энэ үзэм гэдгээ ингэж ядаж ингэж жоох хол ингэхгүй л ингээ юутай тоотойгоо ойрхон. Энэ ер нь бол жоох ингэж 3 үзэм гэдгээ жоох жижигээр бичээд бас нэг жоох 3 үзэм гэд ингэж бичих хэрэгтэй байсан байна. За нэг хайрцаг үзэм нь 10 кг ингээд ингээ олж ийн. За энэ ч гэсэн бас ер нь таалагдахгүй байна. Энийг ахаа ингээд бичиж болно тий. За ингээд хөөцөлтөд явах юм бол энэ бол ерөнхийдөө шууд өгүүлэмжтэй баг. Тий. Шууд өгүүлэмжтэй бодлого. Энэ бол яг шууд биш юм ахад тэгштгэл тавьж байгаад энийгээ олонгуудаа буцаад нийт массыг нийт килограмм хуваахлаар даац гарна шүү дээ тий. Чадал ч юм уу одоо ажлын бодлогоор бол чадал гэдэг л дээ ер нь бол тий даац гэдэг даац буюу нэг хайрцаг үзэм нь 10 кг байх юм байна гэж даацаа олж ийн гэсэн. Нэгжид оногдох хэмжээтэй. За энэ мэдчихлэн тэгээд бодоод явчихна. Тэг. За энийг нэг айхтар дандаа дахин давтахын цаашийн зүгээр ер нь бол өөрснөө харахгүйгээр бодно. Хараад бодчих юм бол өөрснөө давтаад бодно гэсэн ийм юм байна. За дэлгүүрт ийм 960 кг дэвтэр түүнээс 4 дахин үзэг бэ. Бүгд нийлээд хэзээ үзэг байсан бэ. За энэ минийг бол яг тусад нь ингээ ангилж байгаа тавьж байгаа алган дээр тавьж байгаа юм бол харуул бодохгүй л айгүй хэцүү. Тэрний одоо бүр супер жишээ өчтөр тэр нэг бахан 10 аргаар ботсон ч тэр хідэн аргаар бодоод ойлгохдохгүй л ямар ч нэмэр байхгүй. Тэгээ бас ном бичсэн л байгаа шүү дээ. За яг хөө бас ном бичсэн их л юм байх та чаавс. За одоо энд байж байна. За энэ дээр магадлал гэдэг. Магадлал дээр би зарим юмыг бол гаргаж ирээгүй. Тэр зоос моос тэрийг бас төвлөрч бодож надад гаргаж ирээгүй цөөх юм байдаг. Тэ. Тэр гаргаж ирээгүй юм дотор тэр цифр давтагдахгүй гаргаж ирээгүй байсан шүү дээ. Нодлон 11 сард Хөх хотод явж байгаад цифр давтагдахгүй гэдэг дээр бодоод үтсэн чинь номон дээр дутуу битсэн байна. Цифр давтагдана гэхдээ нэг удаа давтагдана гэж бичээгүй байхгүй. Нэг удаа гэдгийг бичээгүй. Цифр зөвхөн нэг удаа давтагдах тухайн асуудал байсан бол би тэрийг айл дээр ботчих байсан. Тэгээ ингээд ер нь өгүүлэмж тайлбарууд нь айгүй буруу гарцсан. Дутуу гарцныг дутуу алсан байгаа шиг. Тэрнээс та нар муудаа юм ойлгохгүй яваад исэн биш. Уул нь айгүй амархан байсан байгаа. За 493 гэж байна. Уутанд улаан 6, нэг шар бөмбөг байж, харахгүйгээр шар бөмбөг ав, тий. За одоо улаан шар гэдэг ингээд одоо бас ингээд тавьчих болно. Ингээд тий. Улаан шар ингээд нийлээд ингээд тавина. За улаан шар ингээд нийтгэе. Улаан хэд байсан бэ гэхээр улаан 6, шар нь 1. Тэгээд нийлээд 7. За аад нь улаан бөмбөг гарч ирэх магадaltaй 10-аас 6 байхгүй. Энэ нийт үзэгдлийн одоо боломжит үзэгдэл гэж явдаг. Тий. Бэд нь шар гэвэл биш 10-аас 7-оос 6 шүү. 7-оос 6 шар нь гарч ирнэ 7-оос 1. Тэгээ энэ айгүй сонин та нар яг ингээд улаан шар хийгээд үзээрэй. Ер нь бараг л 7 удаа авахд нэг одоо 7-3 шар гарах магадлал баг байдгүй өндөө. Ер нь бол хамгийн өндөр магадлал нь бол 7-оос 1 байдаг. Улаан гарах нь 7-оос 1 байдаг. Тэгээ яагаад ийм байгаа тэгвэл ингээд дандаа ингээд авах болгонд улаан гараад иж болдог, шар гараад иж болтгоо 7 удаа. Энэ баг тийм магадлал байдгүй юм бэл. Тэгээд тэгсэн чинь манайх яасан? Чи тэгээ наттай марах гэдэг бол зоос. Энэ нөгөө зоос хайж байгаа байхгүй? Сүлд мөнгө. Над бол манайх ер нь ингээд дахин заагаагүй зүгээр орж ирээл нэг гаргалгаа хилчээл явдаг оюутан байсан. Тэ. Энэ зоосон дээр. Тэгэл би нөгөө айгүй хүүхдүүдэд зааж өгдөг байсан. Надаас л асуун тэгээд
За тэгэнгүүт энийг ингээд 100 удаа шийдэнгүүт ойролцоогоор 50 боддог шүү. Ер нь хизээч 10 90 буух магадлал маш ховор. Айгүй олон удаагийн 100 хаялтан дээр 100 удаа хаяхад голцоо 50-50-тай адилхан байдаг. Тэгвэл энэ яг тэр үзэгдлийг одоо юу яагаад энэ магадлалын онол гэдэг ингэж хөгжүүлсэн. Тэгвэл нийт боломжийг одоо гарах боломжийг нийт боломжид харьцуулсан гэж байгаа. Тий. Бэд нь ямар өнгийн бөмбөг гарч ирэх боломж их вэ гэхээр мэдээж хэрэг улаан их вэ шүү тий. Цагаан өнгийн бөмбөг гарч ирэх үгүй л 0 угаасаа байхгүй юм чинь. 0-ыг 7-д хувааж болно 0. Энд байхгүй юм чинь ямар ч гарах ирэх магадлалгүй гэсэн иймэрхүү юм яригдана. Тэгэхээр энэ магадлал гэдэг бол одоо наадах чинь бас үг мөнийг сайн мэдэхгүй юм байна. Бас гой өгнүүдийг бас цуглуулад нэр зөвшөөрсөн үг хэлнэ болохгүй өөрөө би зөвшөөрөхгүй байх юм бол өөр үг илүү үг гаргаж ирэх ч юм уу нэг юм болох бах. За ямар ч үсэ энд ингээд тавьчих. За яг энтэй адилхан одоо энийг ингэж яагаад нөгөө энэ доотлын 494 дээр цэнхэр ногоон шар гэдэг. Тэгээ яг энтэй адилхан ингээд нэг 3 4 юмны нийлбэр гэж яагаад ингэж ангилж яагаад яг ийшгээ бодчих. Амархан. Тэгэхгүй бол ингээд тоонуудыг ингээд занслаарэ ингээд тийм өгүүлэмж тэр хилцэн өгүүлэмж тэр ингээд харагдах байдал айгүй буруу зад. Одоо гол алдаа бол тэр юм бэл. Тэгээл нэг баахан лаглаг заагаад идэг. Тэр нэг юу үлээ хоцрогдлоо ярилцах ааг нь л юу үлээ. Гэхдээ та нар хідэн цифрийнхаа учрыг олчих гэж байгаа. Тэр нэг лаглаг багш нар үгүй байхгүй. Лаг ойлгохоор тайлбарлах хэрэгтэй байхгүй. Тэд нар магадгүй надаас илүү байж илүү мэдээч хэрэг олон жил ингээд дээшээ доошоо тоо бодсон. Тайлбарлаж өрдөөсөө чадахгүй ингээд номнууд нь өчнө алтад авахд ийм хачи юм. Одоо хитрхийн мундаг одоо юу гэх юм бэ? Арай л эвгүй заадаг юм билээ хичээлүүдээ. За энэ дээр ингээд нэг цифр одоо давтагдахгүй мод мөчр. Яах надаа. Мод мөчр үржүүлээд бүтэхгүй. За энэ дээр 7 5 1 гэдэг цифр байна уу байна. Энийг цифр давтагдахгүй. Хичээл үзэж байгаа юм уу? Энэ хичээл чинь та нарын ирээдүйн шүү дээ. Та нар нэг өдрийн хичээл таслахыг 2 сая төгрөг алдчихна гэж бодоорой. Нэг өдрийн хичээл таслах буюу хинэггүй андахыг 2 сая төгрөг алдчихна л гэж байна. 200 мянган төгрөг төгөлцөн гэж огт бодож болохгүй. 5 өдрийн хичээл алдлаа 10 сая төгрөг алдчихлаа л гэж тэгэд төсөл заяа. Үнэн шүү дээ. Зөвшөөрнө шүү дээ. Үнэн багхгүй. Тэгээд цифр давтагдахгүй гэж байна. Тэгээд ингээд мод мөчр үржүүлээд бүтэхгүй. За тэгвэл энэ цифр давтахгүйгээр энд 2 оронтойтой. 2 оронтой тоо гэхээр нөгөө багшийнх нь ярьдаг юу нөгөө тоо юу л ном өрхтэй адилхнаар бодно. 2 оронтой тоог бол энэ 10-ийн орон 1-ийн орон гэж бодно. Тэрнээс биш одоо модыг мөчрөөр үржүүлээд бүтэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингэж шинжилж гаргаж ирээд ингээ ойлгомжтой болох гээд ингээ тайлбарлаж яхад өөр юм яриад байх болохгүй. За энэ ингээ тоо байлаа гэхэд эренбээр нь тавьчих. Тэ. 2 оронтой гэхээр энэ 10-ийн орон байна уу бэ? Энэ 1-ийн орон байна уу бэ? 10-ийн орон, 1-ийн орон, 3 орон гэвэл 100-ийн орон болоо явчихна тий. За энд 0 мөл байхгүй юм чи 10-ийн орон дээр тоо тавих боломж юу? Гурлаа боломжтой. За 3 боломж байна уу бэ? 1-ийг тавьж болно, эсвэл 5-ыг тавьж болно, 7-ыг тавьж болно. За энэ 3 цифрээс нэгийг авцсан. Нэгийг сонгоцсон. Тэгсэн чи 2 үлдсэн үү? 2 цифр үлдсэн. За хэрвээ нэгийг авах юм бол энэ 5-ыг тавьж болно, 7-ыг тавьж болно. 5-ыг авчих юм бол нэгийг 7-ыг тавьж болно. 7-ыг авчих юм бол нэгийг 5-ыг тавьж болно гэсэн ийм юм байгаа тий. Эртээд ерөнхийдөө бас орцсон тий. Орцсон энэ тий. Орцсон тий. Энэ ингээд. За тэгээд За тэгээд энд яасан бэ гэхээр энд ямар тоо гэхээр энд 15,
энд 17, 51, 57, 71, 75 гэсэн ийм тоо байж. Тэгвэл нөгөө мод мөчрөө үржүүлнэ гэдэг нь юугаар яриад байвал энд 3 цифрээ сонгох боломжтой. Тэг. Энд 2 цифрээ сонгох боломжтой гэдэг ингээд 6 буюу энд нэрнгээсээ 6 байна уу бэ? 6 сонголтыг 2 дугаар сонголт, 3 дугаар сонголт, 4 дугаар сонголт, 5, 6 дугаар сонголт гэдэг. Тэгэхээр мод мөчөр үржүүлээд та нар тэрэн дотор төөрж болохгүй. Энэ 2 оронтой гүйл 10-ын орон 100-ын орон энийг заахтаа нөгөө ном үрсний дараа заах амархан бит. За нэгийг авчих юм бол энд 5 7 боломжтой, энд ийм боломжтой. Тэгвэл энд ингээд анх байгаа 3 цифрээс гурвангаас нь сонгох боломжтой. Тэгээ энд үлдсэн 2 цифрээс сонгох боломжтой гэдэг ингээд үржүүрээ аргаар буюу мод мөчөр үржүүлж төөрөхгүйгээр бодож болохгүй болно. За цифр давтагдана гэвэл нөгөө тоонууд араараас нэмээ явчихна. Тэгээд тэр цифр давтагдана гэдэг дээр үнэн зэрлэг явж байгаа байхгүй. Нэг удаа давтагдана гэдгийг хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Нэг удаа давтагдана гэдгийг хэлэхгүйгээс болоод одоо энэ 3 оронтой тоо ингээд байлаа гэхэд 3 оронтой тоо зохио гэд ингээд ингэсэн байлаа гэхэд 7 7 7 гэсэн чинь нөгөө 7 7 чи байхгүй гэдэг байхгүй. Тэгээд би бүр гайхаад за одоо би мэдээч хэрэг дутуу одоод байгаа юм болов уу гэд ингээд тэгээд ингээд нэрвцээ юм ингээд орхиод явчих штэ. Хэрвээ би анх ном харж ичил заасан бол заахгүй. Ном дотор нэрвтэд орхичих байсан. Нөө чадгаас эхлээд явсан. Тэгэл өрдөөсөө анхандаа ч бол мэдээгүй. Тэгээд нэг хамгийн анхны том зохиол бол тэр чон туулаа хараад ин гэдэг чинь нэлээд хүнд бодлого. Тэрийг зохиож гаргаж ирсэн. Тэгэл өрдөөсөө бага угаар зохиод гэсэн. Ингээд 3 орондоо тоог үл энэ байх хэрэгтэй. Тэгсэн чинь тэрэн дээр байхгүй. Тэгвэл тэрэн дээр юу хэлээгүүл цифр нэг л удаа давтагдахаар цифр давтагдана гэдгээ бодгсон бодчихсон байхгүй. Тэгээ энийг ингээ хэлээгүй айгуу тэнийг. Одоо энэ дээр бол ердөөсөө энд 1-ийг тавиад, энд 5-ыг тавиад, энд 7-ыг тавиад, энд 3-аас сонгох боломжтой, энд 3-аас сонгох боломжтой 9 гээд ингэ явчихдаг. Энэ цифр давтагдах үед 2 оронтой тоон дээр нэг л удаа давтагдана. Ахад давтагдахгүй нь ойлгомжтой юм чинь. Тэгээ за энэ дээр би 2 зураг явууллаа. Эхнийх нь цифр давтагдахгүй үед байсан. Дараад нь цифр давтагдах үед буюу энэ чинь 2 оронтой тоон дээр гарцаа авахгүй нэг л удаа давтагдана. 3 оронтой тоо байсан бол 3 удаа тавьчих гэсэн чинь болохгүй. Тэр нь хариуцтайгаа зөрчилдөд байсан. Тэгээ тэрэн дээр юу хэлсэн бэ гэхээр тэр ном дээр өрдөөс яриаг байхгүй. Айгу тийм тохироогүй ижиж айгу тэнийг хэрэг юм хийцэн юм зүүндээ гэдэг юм билээ. Тэгээ цифр нэг хэн удаа давтагдах тухай асуудал байсаа гэд ярьсан байсан бол наа чи айл дээр бодогдчих байсан. Тэгээ ингээд нэг баахан ингээд гих мэдчлэн буруу юм байдаг. Тэ. За тэгээ буруу юмны нэг нь бас юм байна. Метр квадратыг дециметр квадрат шилжүүлж байгаа. За 4 метр квадратыг сантиметр квадрат шилжүүл. Одоо нэг багш нь ингээд согтуу хүмүүс ном бичсэн юм уу гэж байгаа нь тэр нэг гитэмсийн багш нар манад үрээд ирсэн байсан. Тэгээд хүүхдийн номон дээр алдаатай байсан уу байсан. Энэ ном засаж арх уужийнхаа орлогыг би хэлж ирсэн. За метр чи өөрөө энэ харьцангуй нэг гишүүн буюу энэ зэргийн чанар гэж орж ирнэ. За зэргийн чанар гэдгийг ярьчих. Энэ хэдий бага анги чиглээ гэсэн тэргүү тэр метр квадрат нь одоо дециметр квадрат шилжүүлээд ингээд ороод ирсэн байдаг. Гэхдээ энэ арай жоохон том ангид ордог. Зэрэг гэдэг байгаа. Тэгэл ингээл А-гийн N-ийг үрждэг нь А-гийн M гэдэг ингүүл А-гийн N дээр нэмэх нь N гэхээр ойлгохгүй байхгүй. Тий. Энийг ч тогтоох гэж мэдрэлийн ядаргаанд орно шүү дээ. За тэгээ хуваах дээр хасах гэдэг ингэж. Би болохоор нөгөө яг ингэ жишээн дээр ярьчдаг байхгүй. Тэгээ жишээн дээр ярьсан үед үгээд нарийн тайлбарлаад ярьсан үед А-гийн M-ийг хуваах нь А-гийн N гэхээр А-гийн M-ээс хасах нь N гэхээр бас ойлгох. А-гийн үрждэг нь Б-гийн M гэвэл А-гийн Ч Б-гийн Ж гэхээр бас айгу тогтооход айгу хэцүү. За тэгвэл тоон дээр ирээ. Энэ 2-ын 3 зэргийг 2-ын 4 зэргээр үржүүлэхээр 2-ын 7 зэрэг буюу энэ задрахад энэ 3 удаа 2 болох уу болно. Тэ? Энэ 4 удаа 2 болох уу болно. Нэрнгээсээ 2-ын 7 зэрэг байна уу. Өө тэгвэл суурь нь ижлэх юм бол зэрэг дээр нь зэргийг нэмчихдэг юм байна гэдээ ойлгож шүү дээ. За тэгвэл ингээ ойлгоцсон. Тэгээ 2-ын 5 зэргийг
хуваах нь хоёрын одоо 3 гэхээр бас ял тэнийг энэ хоёрын энд арай жоохон хоёрын 6 зэргийг хуваах нь хоёрын 4 зэрэг. Гэхдээ бүгдээрээ энэ ингээд 6-аас хуваахаараа тавь. Тэгээд зэргээс зэргийг хасгаж байгаа. Энэ хоёр чинь 6 удаа гэсэн үг байхгүй. За энийг аваа хийчих. Энд 2 чинь 4 удаа гэсэн үг мөн үү? Энд 2 4 удаа гэсэн үг мөн үү? Тэ? Тэгвэл энэ ингээд хураагдаж байна уу? Чинь 2-ын 2 зэрэг ингээд гарч чинь тэ? Тэгвэл суур нь ижилхэн байх юм бол энэ суур нь гэдэг энийг яриад байгаа шүү дээ. Зэргээс нь зэргийг хасах буюу энд нөгөө миний яриад гэдэг цэгэн хуваахыг 6-аас хуваах хэлээ. Одоо ашиглалаа. Энэ 2-ын 4 зэрэг 2-ын 4 зэрэгтэй хураагдахад энэ 2-ын жоох айтайхан тавих шүү дээ. 2-ын 2 зэрэг гарч ийн үү гарч ийн. Тэгвэл хуваах юм бол зэргээс зэргийг хасах юм. Энийг тогтоогоод томьёо тогтоогоод барахгүй гэдэг байгаа шүү дээ. Учраа мэдчихэв. За энэ зэрэгцүүлж үржих буюу 2-ыг үрждэг нь 3-ын квадрат гэж. Ээжийн чүү аавын чүү гэдэг яг зүгээр тогтооход амархан гэдэг. Тэгвэл энэ харьцангуй нэг гишүүн буюу хаалтан дотор байгаа чинь хоорондоо 2 удаа үржигдсэн байна. 2 удаа үржигдэн гэдэг чинь энд байна уу байна? Энэ 2 гэдэг чинь харьцангуй нэг гишүүн чинь хоорондоо 2 удаа үржигдээд задлаад харахад 2 ч 2 удаа 3 ч 2 удаа. Тэгвэл одоо нөгөө метрийг 100 см шүү дээ тий. За тэгвэл энийг квадрат зэрэг дэвшүүлээд энийг квадрат зэрэг дэвшүүлвэл метр квадрат гэдэг бол энэ 100-ийн квадрат за энэ дециметр л шилжүүлээ да. Ер нь энэ хичээлүүд бас гів гинт нэг амар хэлбэрт очиж болохгүй. Анхдагч танилцуулга бол айгүй нарийн байх хэрэгтэй тий. Метр чи 10 дециметр мөн үү? Тэгвэл энийг ч квадрат зэрэг дэвшүүлэхээр энэ 10-ын квадрат гэж. Энэ 10-ын квадрат дециметрийн квадрат буюу метр квадрат гэдэг бол 100 дециметр квадрат болж байгаа. Тэгэхээр зэргийн чанараа ярьчаад энийг ярих ёстой. За энэ ер нь дахин яригдана. Дээд ангитай арай бага. Гэтэл ер нь жоохон дахин ярмаар бил. Энэ бидрийг хойно эрхүүд оюутан байхад энийг бас ингээд чаддаг хөхт их л хоор байсан. Тэр үед чинь бас сургалт чанар гайгүй байсан ирнэ л бас сайн чаддгүй л байсан. Тэгэхээр энэ харьцангуй нэг гишүүн метр нь 10 дециметр мөн үү? Тэгвэл энэ юу шүү? Энэ болохоор үржүр нөгөө зэргүүдтэй тооны үржүр. Энэ үржүрийн зэрэг бол үржүүлчид дараа нь зэрэг төвшүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хаалт гэдэг байгаа нь харьцангуй нэг гишүүн. Тэгээ үржүүлчээ дараа нь зэрэг төвшүүлэхээр яах юм бэ гэвэл ээжийн чүү аавын чүү буюу үржүр тус бүрийн зэрэг гэж байгаа буюу энд ингээд томьёо хараад бүтэхгүй гэдэг байна шүү дээ. Тэгвэл яатсан гэвэл нөгөө харьцангуй нэг гишүүн чи 2 гэдэг нэрийн дээр 2 удаа үржигдсэн. Тэгэхээр 2 ч 2 удаа 3 ч 2 удаа. За тэгвэл 2-ыг үржигдэх нь 3-ын 3 зэрэг гэвэл 2-ын ч 3 зэрэг 3-ын ч 3 зэрэг буюу энэ нөгөө 2 3 ч харьцангуй нэг гишүүн чи хоорондоо 3 удаа үржигдсэн гэсэн үг байна шүү дээ. Ингээд харахад 2 ч 3 байна, 3 ч 3 байна гэсэн энийг ярьж байгаа байхгүй. За энийг энэ саяныхаа өмнөх утас руу дахиад оръё. Тэгээд энэ заримнууд нь ингээд ойлгоцоо бодсоор байгаа бүтэн болно. Бодож жаад болохгүй бол одоо багшаасаа асуу. Тэгээ энэ дээр ч юм харьцан ер нь бол ингээд тархил цэвэр байвал ер нь хүлээж авчихаар шүү ер нь бол. Энэ бас нэлээд нарийн задарга. Тэрнээс биш зүгээр одоо тэрний томьёо гэдэг ингээд тавьцсан. Одоо 1000 см квадрат нь хэд гэдэг бага юм тавьцсан байгаа. Тэрийг хараад юм ойлгохгүй шүү. За тэгвэл метр гэдэг чинь өөрөө метр гэдэг чинь энэ сантиметр биш дециметр квадрат руу шилжүүлээ да. Метр чи өөрөө 10 дециметр мөн үү? 4-ийг үржигдэх нь 10 дециметрийн квадрат. Тэнцүү 4-ийг үржигдэх нь тий 10 дециметрийн харьцангуй нэг гишүүн квадрат, 10-ын квадрат, дециметрийн квадрат буюу 10 квадрат нь 100-ийн дециметр квадрат болж байгаа. Нэг утгаараа нөгөө утгаараа энэ харьцангуй энэ нэг гишүүн маань 2 удаа үржигдэнэ гэхлээр ингэсэн байсан чинь
задарсан ч энэ 12 удаа 2 зэрэг дециметрийн квадрат зэрэг. Тэгвэл энийг одоо үржүүрийн зэрэг гэж. Зэргүүдийн үржүүрг бол 10-ын квадратыг үржигдэх дециметрийн квадрат болчихж байгаа байхгүй. Гэхдээ энэ нөгөө өөр тоо хэмжээний хоёрыг хооронд нь үржүүлж болохгүй. 12 зэрэг үржигдэх нь 13 зэрэг бол 15 зэрэг. Энэ бол өөр асуудал. Зэргүүдийн үржүүр. Энэ үржүүрийн зэрэг, үржүүлчээ зэрэг дэвшүүлж байгаа буюу энд 10-ын квадрат, дециметрийн квадрат буюу тус-тусын зэрэг дэвшүүлэх буюу энэ хоёрыг үржигдэх нь 3-ын квадрат гэдэг бол 2-ын квадрат, 3-ын квадрат гэдэгтэй адилхан гэж байгаа шин. Тэгээ ингээд 4-ийг үржигдэх нь 100 дециметр квадрат буюу 400 дециметр квадрат болж байгаа. Тэгээд энэ дүгнэлтэнд нь харахад 4 метр квадрат тэнцүү 400 дециметр квадрат болж байгаа байхгүй. Тэгээд энэ зэргийн чанар манар ер нь альч тоо байсан. Энэ би сантиметр авсан бол бүр оргоцолтой явна. Анхдагч танилцуулаад маш хөнгөн байх хэрэгтэй. Тэр тусмаа бага ангид. Ер нь аль ангид байсан ер нь аль байх. Тэгэд анхдагч танилцуулга маш хөнгөн байлаа гэхэд тэр юу мөн дээр л хэвээр үнэн зэрлэг орж ирсэн. Тэр 15 дугаар ингээ бид дараалал орохоор угаасаа үзүүлнэ. Тэгээ бага хойлоо мантай. Тэгээд эний чинь зориуд нөгөө барууны ингээд улс төрчид ингээд Харвардд сурд орж ирчээ. Нөгөө даалгаар аваад тгий гэж би сонссон юм байна. Ер нь бол тэр баг үнэн юм шиг үлээ орж ирсэн. Тэгээ монголчуудыг аврагчлуулах систем буюу тэгээд нэг Кембриж тэгээд нэг хэрчим тавиад энэ зориуд юм шиг билж шүү. Ер нь бол зориуд ер нь бүгдийн ийм сонирн байлах. Тэгээд тэр чинь нөгөө одоо хүний эрх чөлөө багш нар хүүхэд загинж болохгүй. Одоо бол багш нар хүүхдийг бүр чөлөөтэй загин, чөлөөтэй удирд гэж орсууд одоо багш нарын эрхийг маш одоо өндөр тавих буюу цаад утгаараа хүүхдийн эрхийг маш өндөрт багш загнана гэдэг чинь хүүхдийн төлөв загинж байгаа шин. Тэгээ багш нарын цалиг бол маш өндөр болох юм байна. Сургалтыг бол өөрчлөнө гэж байна. Үнэхээр гоё шинжил байлаа. Энэ дээр шинэ жилийн дараа бол гоё мэдээлэл аваад тэр нөгөө сатааны нөлөө гэдгийг шашны юугаар тэр муу нөлөөдөөс хүмүүсээ хамгаалж эхэлж байна. Ганц би бохомдоод байгаа биш юм бэл. За тэгээд энэ нөгөө дециметр квадрат, метр квадрат шилжүүлнэ гэдэг нэг шилжүүлэг гэж. За тэгээд багш нь энэ нэг шилжүүлэг ингээд аливаа ямиг заахтаа дандаа андуурдаг юм буюу уялдаа холбоотой юмнуудад зэрэгцүүлж гаргаж ирэх дуртай. Тэгээд нэг шилжүүлэг гэхэд тийм. Энэ дээр одоо нэг уруудаж шилжүүлнэ гэж. Уруутах нь амархан тийм. Уруутах, өгсгөх тийм. Энэ угсраа нэг шилжүүлэх буюу нэг хоёр энд метр квадрат 4 янз байна. За тэгвэл урууд нь гэдэг нь 4 тонн гэдэг бол тонн чи өөрөө 1000 кг юм чин 4-ийг үржигдэх 1000 кг энийг яриад байгаа. Ингээд 4000 кг гэдэг энэ нь бол амархан. Өгсгөж нэг шилжүүлэх нь бас нөгөө тэнцэн үйллийн зарчим буюу тэгштгэлийн зарчим дээр явна болохоос тэрэнд хийдэг байхгүй гэдэг бахан томьёо тавьчихсан байх юм. За тэгвэл 4 дециметрийг метр болгоё те. За тэгвэл одоо метрийг 10 дециметр мөн үү? Биш ээ. Метр чи 10 дециметр мөн те? Мөн. Энийг 60 туураж болох уу? Болно. Дециметр тэнцүү метрийг хуваах нь 10 байна уу? Байна. Тэгвэл дециметрийн орондоо метрийг хуваах нь 10 аваад ирж болох уу? Болно. Болж байгааз? Метрийг хуваах 10 авчрахаар 0.4 метр байна уу? Байна. Тэ 4-ийг 10 тэгвэл 4 дециметр тэнцүү 0.4 метр гээд энийг чаддаг байхад ямар ч хүнд юм байсан болно шүү дээ. Хүнд гэсэн юм байхгүй. Уг нөгөө үйлдэлээ чаддаг байхад та нар одоо ингээд та нар хичээх юм бол юу одоо ингээд сургуульд орлоо ангийнхаа хүүхдүүдээс тасраа явчихна. Тэр мундаг гэдэг хүүхдүүдээс тасраа явчихна. Энэ өрсөлдөх гэж бас ингээд дандаа байрнаасаа ингээд өрсөлдөх атаархах муу гэсэн үг биш шүү дээ. Хүн дандаа байрнаасаа хөдөлсөн байх хэрэгтэй. За тэгвэл энд 2 дециметр 7 см гэхэд нэмэхээр задлж байгаад энийг багш нь угсраа тоо гэж яриад байгаа. Энийг мэдэн шүү дээ, тий? 2-ыг үржигдэх нь. Энэ анхандаа бол 2 дециметр 7 см. Энэ нэг гишүүн буюу байсан. Нэгжийн төвшний үед 2 гишүүн болсон. Дециметрийн оронд 10 см мөн үү? Ингээд 7 см гээд сантиметрээр гаргалаа 20 дээр 7-г нэмлээ 27 см мөн үү? Гээд энэ дээр болохоор нөгөө
давхар буюу 4-р ангид ороод идэг. Тэгээ багшийнх нь уур хүрээд энэ одоо 4-р ангид зэргийн чанар заагааг үжиж энийг заах ёсгүй байна. За тэгвэл энийг тавьчаад энэ дээр дахиад нэг тоо бодчих. Юу яах вэ? Нэг хичээлээ дүгнэх. За хичээлээ дүгнжэтэл юу яах юм бэ? За тэр ер нь давхар тэр орж ирдэг бол ерөн дээр юу орж ирнэ ш. Давхар. Тэгээ энэ шугам зургийг аваачаад хайцсан. Тэгээ хүүхд сурнуу байна уу, өөрснөө мэддэг. Тэр одоо Орсын интервьюлээд үзэхэд чөлөөтэй мүлээтэйгээд одоо бол Оросуудад бүгдийг сургаж जैन, бүгдийг шугам зураг зурулж जैन, бүгдийг нутсан солдуулж जैन, бүгдийг аягүй гоё одоо хүмүүсийг хүмүүжүүлнэ, эрхлүүлэхгүй. Тэр нөгөө шинэ жилийн өмнө тэр нэг таксины жолооч ээж нь эхнэр нь багш байсан. Ядуу айл хүүхдээ өмөрдөг, ядуу айл боловсролт байдаг, хүүхдийн утсыг хяндаггүй, багш нартай хэрэлддэг. Үнэн байгаа байхгүй. Ерөөсөө мэдээч хэрэг ингээд та нар бол бас хичээлд анхаарч байгаа тулдаа ингэж орж ирж байгаа. За энэ дээр ингээд энэ одоо бас л нэлээ юу ажиж гарсан. Тэгээ энийг ингээд бүр хов живийг нарийн төвшөнд нэгдүгээр машин ямар зам хурдтай явсан, ямар хугацаанд явсан, эн чинь бас л угсраа тоо буюу энийг задлж агаад энэ нэг чилжүүлэг оруулсан тий. Энэ 2-р машины хөдөлгөөнийг тэр чигт нь ярьсан, энд хурдыг ярьсан, хугацааг ярьсан гэд хаанаас нь ч харсан ингээд бас тайлбар болохоор байх хэрэгтэй. За бутархаа үржих байх, ер нь бутархаа хуваахыг зургаар харуулсан үед энэ айгу амархан. Засагдах бутархааг угсраа тоогод заахсан үед амархан. Та анхны тоо тэгээд нэг ба олон гишүүн дотор тэг бусдыг харахад инээ төрж ийн гэдэг бүгдийг бодчоор одоо ер нь бол тэгээ жоохон баахан хүүхдүүд ангийнханд очиж зааж өгнө. Ер нь баахан гэлтгүй бүгдээрээ л заа. Та нар нэг гоё барилга барьдаг. Нөгөө машин явдаг гүүрий чинь нурхаар гүүр бариул бас л хохирно шүү дээ. Монголчууд бүгдээрээ л хүчтэй байх. За энд нэг жишээ байсан. Энийг би ердөөс хуйлгтаж ингээд үртх нь хоохолдог байхгүй гэж заагааг үзүүлээд заацсан учраас нэг дахин давтаал ингээд байх шаардлага байхгүй байдаг. Тэ. За энэ дээр юу ярьсан гэхээр энэ ерөнхий хасах нэг гэдэг хичээл байна шүү. Энэ мөнгөн дээр ярьсан. Энэ бутархаа дээр ярьсан. Энэ нэгжин дээр ярьсан. Нөгөө нэгжин дээр нэг ярьсан хаана байна да мах чан энтергээд хураацсан юм уу яцсан. За энэ дарааллын мессеж оруулсан шүү. Энэ дараал гэхээр ингээд 8-8-аар нэмэгдээд явна гэж чи энэ чинь нэмэгдэж байгаа үстэй тий. Энэ ингээд нэмэгдээд байгаа үстэй тий. Гэхдээ энэ айгу тохиромжгүй энэ 8 бас нэг тохиромжтой тоо биш. Гэхдээ энэ бол мессежний хичээл. Гэхдээ бүр мессежний уртал хичээл нь энд байсан уу байсан. Шун тоолох буюу завсар гэдэг бол дугааруудын ялгаа завсар юм байна. Нэгжид оногдох хэмжигдэхүүн нэг завсарт 8 байна. 2 завсарт биш энд нэг 4-өөс 1 хүртэл 3 завсар байна. Нэг завсарт 8 тоо байна. 3 8 24 анх байсан 8 тагаа нийлээд 32 гэдэг юм чинь тий. За энэ дээр ингээд 2 тохиолдол. Энд 10 сурагчтай хүүхдийн тухай ярьсан, энэ 20 сурагчтай хүүхдийн тухай ярьсан тусдаа энд ч одоо юу илээ бичээн ундаа авсан, энд ч бичээн ундаа авсан гэд тус нь ингээд харж байгаад бодно өгөхөөс биш энэ тэнд нэг баахан тоо нэмж хасаад тэрэн дотроо төөрөд нэрвдэхгүй ингээд ядрахгүй бодно гэдэг. Та нар тэгээд ном аваад үнэхээр одоо ирээдүйд хэдэн саяын цалинтай мундаг болъё гэж үзвэл очоод ном аваад энтэйгээ адилхан бодлого бодоод болохгүй бол багшаасаа асуугаад нэг сэргэлэн байвал одоо ирээдүйд хэдэн саяын цалинтай байх боломжтой л байна. За энэ дээр энэ бол яг шууд өгүүлэмжтэй энийг хассаар байгаа да. Олсон. Тэгээ энэ яг улаан шар нөгөөх нь цэнхэр мэхэр чиглүү нөгөөдөл яг ингэж бодож байгаад нийт тоондоо боломжоо яадаг үлээ энэ ингэж 7 суулгахад 6 гарч байна. Болохгүй л үзэхгүй юу? Тэг. Ингээд улаан бөмбөг, шар бөмбөг гэд ингээд одоо жижигхэн шооч юм аваад тэг харахгүйгээр ингээд 7 шооноос нэг нь шар байхад 7 удаа суулгахад нэг гарч ирэх магадaltaй. Яг 2 3 гарч ирж болно. Гэхдээ хизээж 7 удаа суулгахад 7 удаа шар гарч ирэх ёстой байдгүй бил. За энд тоо зохиох буюу модо бүчир үржүүлээд энийг ойлгохгүй орооцолтой явчихад байгаа. За энэ бол ер нь зэргийн чанарыг ер нь дахин өөрснөө бодоод дахиж тоон дээр үзэж мүзээд ингээд яваараа энэ дахиж орно. Ер нь бол
энэ давхар зэргийн чанар бол бүр дээд сургуулийн хүүхдүүд ч чаддгүй хүүхдүүд. Тэгээ ингээд нэг метр квадрат дециметр гэдэг дөрөвдүгээр ингээд ороод ирсэн байдаг. Яалтчгүй за зэргийн чанар нь оруулж ийцсан. Тэгээ зарим хүүхдүүд нь юу яаш ойлгос нэмэгдэн буужхгүй бодоод байхад нэрээ тийм байлээгээд бодож үзээ давтаад хичээмтгий байгаарай л гэж хэлэх чинь. За хичээлээр ойлгосон. За ойлгосон. Ойлгосон. Тэгээ тэрийг ирээдүйд хоёр мэрэгчлэлтэй байхад ямар ч асуудалгүй. Үндсэн мэрэгжил, IT-ийн мэрэгжилгүй л хизээж бүтэн цайлаах. Тэгээд утас үзэхгүй. Тэг доошоо орж дорд гаралтай хүний үйлдэл хизээж хийхгүй гэж бодороо. За сайхан амраараа маргааш уулзъя. Баяртай. Баяртай.